Оройн төргийн үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлэг Монгол телевизийн цамхгаас үзэгч та бүхэнд шууд хүргэж бэлэн болоод байна. Өнөөдөр бид бүхэн Mompreneurship гэж нэрлсэн буюу entrepreneurship-ийн талаар ярилцсан. Тэгэхээр монголчууд маань entrepreneur өгөгдөлтөө юу? Монгол улс стартап үндэстэн болох боломжтой юу гэсэн сэдвээр бид 640-тойгоо ярилцах юм аа. Чухам яагаад энэ сэдвийг энэ 7 хоногт онцлог болсон талаар бяцхан сурвалжлага үзээд хэлэлцүүлэгтээ орцгоё. Аж үйлдвэрлэлийн 1-р хувьсгал механикжуулалт, уурын хөдөлгөөр, 2-р хувьсгал масс үйлдвэрлэл эрчим хүч, 3-р хувьсгал компьютер автоматжуулалт бол харин 4-р хувьсгал нь юмсын интернет зэрэг киберфизикийн систем гэдгийг олон улс орон хүлээн зөвшөөрч байна. Технологи цууралсан ухаалаг шийдлийг масс үйлдвэрлэл төдийгүй хүний өдөр тутмын амьдралд нэвтрүүлснээр бүтээмж их хэмжээгээр нэмэгдэж харилцаа холбоо өдрөөс өдөрт сайжирч байгаа юм. Энэ утгаараа технологи болон ухаалаг систем цууралсан нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэж бүтээлч шинэлэг шийдлийг санал болгон өөртөө ч мөн ашигын моделийг бий болгодог стартап буюу гарааны бизнес нь өнөөдөр зайлшгүй шаардлагатай тогтолцоо болж байгаа юм а. Монгол улс инновац шингэсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод бүтээмжээ нэмэгдүүлэхээс гадна гадаад улс руу экспортлох боломж өнөөдөр ямар байна вэ? Эхлээд бид Монгол улсад бизнес эхлүүлэх эрхлэх боломжийн судалгааг авч үзсэн. Дэлхийн банкны 2017 оны төлөв байдлын судалгаагаар Монгол улс бизнес эрхлэх орчноор 190 улсаас 64-րт жигсэж байгаа юм. Энэ нь 2016 онтой харьцуулахад 2 байраар ухарсан үзүүлэлт юм. Ерөнхий орчны хувьд жигд буурснаас зөвхөн татварын орчноор байр гэсэн байна. Үзүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлүүдээс хамгийн муу тог цахилгаан хэрэглэх боломжоор 137 дугаарт байгаа бол хил дамнан худалдаа эрхлэх боломжоор 103 дугаар байранд байгаа юм. Харин Монгол улсын өрсөлдөх чадвар дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар 140 орноос 104-т бичигдсэн. 2 дугаар жигссэн Сингапур улс голлох 12 хүчин зүйлээр 4.8-аас 6.7 оноотой байгаа бол Монгол улс 2.9-ээс 5.7 оноотой байгаа юм а. Тухайлбал хамгийн муу үзүүлэлт нь дэд бүтцийн хөгжил, макро эдийн засгийн орчин, санхүүгийн зах зээлийн хөгжил, инновац гэсэн үзүүлэлт байгаа бол хамгийн сайн үзүүлэлт нь эрүүл мэнд суурь болон дэд боловсролын үзүүлэлт оржээ. Харин гарааны бизнес эрхлэх тэр дундаа инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргах талаар Монголд одоогоор хийсэн байгаа судалгааг энтерпренеруудын нэгдсэн шуулганы үеэр стартап Монгол төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Эрдэнэбат танилцуулсан юм а. Монголд гарааны бизнесийн экосистемийн өнөөгийн байдлыг 10 оноогоор үнэлэхэд үндсэн 6 үзүүлэлт 5 хүрэхгүй үнэлгээтэй байна. Хамгийн сайн нь соёл болон харилцаа холбоо бол муунд боловсон хүчний ур чадвар, санхүүжилт, хууль эрх зүй гэжээ. Тулгамдж байгаа бэрхшээлд удаагаар нь зээл, төрийн дэмжлэг, стартапуудыг дэмжих бүтэц, дотоодын зах зээл зэрэг үзүүлэлтүүд байгаа юм. За тэгэхээр энэ асуудлаар ярилцахаар бид бүхэн 6 зочноос студид урьж авчираад байгаа. Би Баруунгаар талаасаа танилцуулъя. Баруунгаар талаас харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын радио телевиз нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуултын хэлтсийн дарга Эрдэнэлэг хүрэлцэн ирсэн байна. За Дэлхийн банкны мэдээлэл харилцаа холбоо технологи entrepreneurship болон инновацийн зөвлөхийн хурлаар хүрэлцэн ирсэн байна. За What Rewards компани Монгол тогтлоолагч Намнанд орч, за миний зүүн гарт талд CalPro компани үүсгэн байгуулагч Идрод, за Seaberry Farm Products компани гүйцэтгэх захирал Болортуя, за CFL компани гүйцэтгэх захирал Катя Зол брендийн үүсгэн байгуулагч загвар зохион бүтээгч Зол Цэцгнэр хүрэлцэн иржээ. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. За тэгэхээр та бүхэн entrepreneurship гэдгийг яг юу гэж ойлгоод юм бэ? Entrepreneur гэж ямар хүн бэ гэдэг асуултаар нэвтрүүлгээ эхлэхгүй бол хүн болгоны тодорхойлолт нэлээ өөр болоод байдаг. Энэ маань одоо хуваарь бизнес эрхэлж байгаа, яг ашигын төлөө явж байгаа. За гар дээрээс юм борлуулж байгаа хүн, за бүр том бизнесмени яг хаана н ороод байна. Монголд бол одоо яг энэ ялгаа цагаа гаргаж өгөхдөр бол банкуд маань хүртэл жижиг дунд бизнесмен гэж хэнийг хэлэх вэ гэдэг дээр маргаж ах жишээтэй олон улстай ч өөр үүдэг. Тэгэхээр идрүүд захирлаас эхлэе гэж бодлоо. Таны хувьд entrepreneur гэж юм бэ? Заавал номны тайлбар авах хэрэггүй те. За entrepreneur гэдэг үг маань өөрөө миний ойлгосноор Франц гаралтай бодоод ээлгүй юмыг очиод гараараа хийгээд бүтээдэг хүнийг хэлдэг гэж байгаа. Үгний хүмүүсэл нь одоо бизнесийн ертөнцид юу гэж ойлгоод байна гэхээр өөрийнхөө санааг ямар нэгэн төрлийн бизнес модель болгоод жижигхэн түүц байна уу, эсвэл 2 лангуу байна уу, том байгууллагын сүлжээ байна уу хамаагүй ашигтай ажиллаж чаддаг бизнесийн моделийг бий болгодог чадвартай тийм үнийг хэлж байгаа. За баярлалаа. Тэгэхээр энх болроос Дэлхийн банк болон бусад санхүүгийн институтсууд одоо мэдээж хэрэг бизнес эхлэхэд санхүүжилт мэдээж хэрэгтэй. Ямар хүнийг entrepreneur гэж тэд нэр хараад байна?
Тэдний зүгээс ерөнхийдөө бол яг Дэлхийн банк болон донор байгууллагуудын хувьд бол яг social entrepreneurship буюу одоо нийгмийн чиглэлийн асуудлуудыг шийдвэрлсэн юм хүмүүсийг харж байгаа. Тэгээд би бас яг эдрээтэй яг санал нийлэл байна л да. Хэдийн нийгмийн чиглэлийн асуудлыг шийдвэрлэж байгаа ч гэсэн өөрснөө яг ашиг орлого хийх боломжтой. Тэр хажуу талтай болохоор бас асуудал. Гэхдээ бас яг зүгээр энгийн одоо аргаар ч юм уу одоо нэг үндсэн уламжилт аргаар биш, илүү бүтээлчээр те илүү одоо нэг тогтоогүй тийм шинэ юмыг олж харж хийж байгаа хүмүүсийг л яриад ойлгож байна. Тийм гэж ойлгож байна тийм. За баярлалаа. Тэгвэл Сиберигийн болортын захирал өөрийгөө энтерпренeur гэж үздэг үү та? Үзэж байна бас. Тэгэхээр энэ хоёр оролцогчийн маань тавьж байгаа тодорхойлолттой санал нийлэх үү? Тийм, эдрэгийн одоо энэ хоёрын хэлж байгаа тодорхойлолттой санал нийлж байна. Ерөнхийдөө entrepreneur гэдэг Монголын хувьд болохоор бодохдоо стартап тий одоо шинээр юмыг хийж эхэлж байгаа, инновац хийж байгаа одоо дөнгөж одоо бизнес хийж байгаа залуучууд гэж одоо биднээс бас ойлгодог. Гэхдээ энэ entrepreneurship гэдэг чинь болохоор тэр чигээр эдийн засгийн бас тухайн орныхоо эдийн засгийн shape хийж явж байдаг нэгэн одоо бас нэг бүлгэмийн хүмүүс байдаг тий тухайн орондоо жишээ нь Facebook-ийн Mark Zuckerberg тий инновац хийгээд яг нөгөө жинхэнэ entrepreneur байгаа хгүй тий тэр жишээтэй. Тэгэхээр биднүүсийн энэ залуучууд бол яг л дэлхийн одоо entrepreneur-тэй харьцуулахаар тийм адилхан инновац хийсэн зоригтой тийм мөрөөдөлтөй хүрэх гэсэн залуучууд юм болов. Тэгэхээр бид нар бол яг бидний цэвэр энтерпренeur юм байна. Гарч байгаа орн Монголоос болохоос биш тийм үү? Бид шалгуурууд аяг их байгаа тийм. Одоо инновац нь байж байгаа. Тэгэхдээ одоо гадаадд экспорт хийх тийм гадны зах зээл дээр одоо хүчтэй гарч ирэхэд бидэрт маш их хүн хүч болон маш их одоо дэмжлэг улс их орноос маань бас хэрэгтэй байдیں۔ Тийм болохоор бид нараас энтерпренeur тийм Монголоос гарч байгаа энтерпренeur гэж хэлж байна. Тэгэхээр намнанд орчоос болохоор би илүү гадны entrepreneurship гадаадад одоо бизнесийн дараагийн чиг хандлага гэж айгүйх одоо бизнесийн сэтгүүлүүд бичээд залуучуудыг уламжлалт кампанид битгий ажилд ороо өөрөө ямар нэг юм гараараа бүтээ түрүүний идрүүдийн хэлдгээр одоо өөрийнхөө бодсон санааг бизнес модель руу хуургаад нийгмийнхаа нэг асуудал руу дайрч ороод тэндээсээ ажил хөдөлмөрийн гараагаа сонгохыг бол зарим зөвлөдөг. Нөгөө тал нь болохоор гүй доктор сууршилтэй одоо Нябогоор ажилд ороод ахлах Нябо болоод санхүү эрхэлсэн захирал болоод явахыг хүргэдэг. За чиний хувьд аль замын сонгосон Монголд entrepreneurship хөгжих боломжтой гэж харддаг уу? Мэдээж боломжтой гэж хардаг. Тэгээд сүүлийн үед уншиж байхаар бас нөгөө нэг Америкийн ч юм уу тех компаниуд, том тех компаниуд MBA-гээр төгссөн залуучуудыг бас өмнө нь дан MBA сурагч нарын авдаг байсан бол одоо арай бага болоод арай технологи салбар дээр туршлагатай эсвэл төгссөн компьютерийн кодыг мэддэг, ойлгодог програмч хүмүүсэд ажилласан хүмүүсүүдийг арай илүү таашааж авч байгаа, сайнаар харж байгаа. Тиймэрхүү үзэгдэл би яг уншсан. Тэгээд одоо ингээд технологи хөгжөөд бүгдээрээ одоо дэлхийд 2.5 биллион смарт утастай хүмүүс байгаа тийм. Интернетээ бүгдээрээ дийлэнх нь орж байгаа. Тэр болгоно нь болохоор асуудлуудыг шийдэх арга замыг ингээд тавиад өгчөж байгаа. Тийм болохоор асуудал бол мэдээж байнга байж байгаа. Тэрийг шийдэх аргачлалууд нь технологи болоод тэр чансууд нь тэр боломжууд нь өөрөө нээгдээд ирж байгаа болохоор тухайн орны хүмүүс технологи ашиглаад асуудал одоо нийгэмдээ зориулсан ч юм уу нийгмийн хөнгөн байна уу, хүнд байна уу, ямар нэгэн сэдвээр такл хийгээд те шийдэл орсон нь бол шийдэл гаргах гад хийсэн одоо энтерпренеурууд гэж харж байгаа. Монголд бол мэдээж зөндөө боломжууд бол байгаа. Тэгэхээр яг энтерпренеур гэд ярихаар стартап бизнесийг ингээд яриа шинээр эхэлж байгаа. Тэгээ стартап гэд ярихаар яг технологи руу орчод идэг. Стартап бизнестэй гэд хэлэхээр одоо шууд миний талхад бол яг технологийн компани юм шигээр буугаад идэг. Тэгэхээр Катя Зол брендийг үүсгэн байгуулагч Зол цэцгээс болохоор загвар зохион бүтээгч хүн энтерпренеур мөн үү? Та нар бол нэг бүтээгдэхүүн брэнд үүсгээд бас зараад байна шүү дээ, тий? Мөнгө олоод байна, нэг үнцийг үүсгээд байна. Тэгэхээр өөрийгөө энтерпренеур гэж хардаг уу? Яг сая өнөөдөр энэ нэвтрүүлэгт ирэхээс өмнө энэ үгийн тодорхойлолтыг өөр нь хайж үзлээ л дээ. Би ерөнхийдөө гадны үг одоо хэв маягийг хэрэглэхээс илүү Монгол уламжлалт одоо энэ
бидэнд өвлөгдөж ирсэн одоо энэ өв соёлоос илүү их авч одоо бизнестэй хэрэглэхийг бас энэ одоо загвар дизайн гэдэг зүйл дээр ашиглахыг оролддог. Гэхдээ нөгөө өөрийгөө бол яалтчгүй одоо нэгдүгээрт загвар зохион бүтээгч хүн, хоёрдугаарт одоо шинэ бизнесийг санаачилж гаргаж ирж одоо үндснийхээ түүх баялаг болоод түүнийг орчин цагийн хэв маягт оруулан одоо шинэ одоо зүйлийг гаргаж ирэх гэж хичээж байгаа маань бас яалтчгүй одоо мөн болов гэж одоо хэлэх байх гэж бодож байна. Тэгээд загвар зохион гэдэг цоо шин зүйлийг үүсгэж бий болгож цоо шинээр одоо лоо шин зүйлийг барьж авч одоо хуучирсан сайн зүйлийг шинжилж гаргаж ирж байгаа нь бас entrepreneur гэж одоо хэлэгдэх одоо ёстой болов. Тэгэхээр бид нар шин зүйлийг хийж байгаа үндснийхээ түүх баялагийг ашиглаад цоо шин зүйлийг гаргаж ирж байгаа нь бол ялцчгүй бидний одоо тэр тодтгол авч тавих боломжтой гэж үзэж байгаа. Тэг үзэж байна. Тэгэхээр бид нар сая нэвтрүүлэг эхлэхээс өмнө бол Монгол улсыг за хөндлөнгийн хараат бус одоо байгууллагууд бизнес хийхэд хэр амархан за бид нар өрсөлдөх чадвар маань хэр байгаа гэдэг тайлангуудыг харлаа. Эдгээр тайлангууд бол манай үзэгчдэд бол энд ирсэн зочдод бол тийм сонирн биш. Шинэ мэдээлэл биш. Яг гэвэл бид нар нэлээд хойгуур ихэнх ранк дээр одоо 100-аас хойгуур давхиж явдаг гэдгийг бол аягүй сайн мэддэг. Тэгэхээр энийг entrepreneurship гэдэг ямыг ер нь гадны жишээг харж байхад төр нь хэр оролцож дэмжиж энийг гаргаж ирдیں۔ Эсвэл өөрөө ингээд нөгөө бид нар өнөөдөр маш их гадаад үг хэрэгжилж байгаа үзэгчдээс бас үлцэлвч өвсний үндэс гэж ярьдаг те. Одоо багасаа өөрөө эхлээд хүмүүс өөрсдөө зохион байгуулалтанд ороод нөгөө нийгэмдээ байгаа асуудлыг шийдээд явдаг. Тэргүүрээ явуул илүү органик байт юм болоо тэрийг бас агентлагийн төлөөлөл эрдэнэлэг дараагаас сонирхох гэсэн юм. Ер нь аливаа нийгэм эдийн засгийн хөгжлийн одоо түргэгдэгч гол асуудал нь бол ерөөсөө шийдэл нь бол технологийн шийдэл байдаг. Тэгээд технологийн шийдэл дотроо ялангуяа мэдээлэл технологийн салбар нь бол нэлээд их үр гүйцэтгэдэг. Тэгээд мэдээлэл технологийн бүтээгчдийн чадвар тэдгээрийн одоо оюунлаг хүний нөөц өнөөдөр Монгол улсад маань ямар хувийн төвшөнд байгаа лээ тий. Хэрв Монгол улсын одоо бүх төгсөгчнөр одоо оюунлаг чадвараараа нэлээд дээгүүр ороод төгснөгийн дараагаар entrepreneur болоод ямар нэгэн шин санаа гаргаад аль салбарт ажиллана. Заавал мэдээлэл технологийн салбар биш байх гэхэд бусад бүх салбартаа одоо зоригтой ороод тэр бизнесээ бий болгоод тэргээрээ амжилтанд хүрж байгаа бол одоо тэр хүн entrepreneur болох байх тийм ээ. Тэгэхээр бол төрөөс бол мэдээж одоо залуу үе гэж ярьж байгаа. Тэрэн дээр бид нар одоо цахим орчинд боловсрал болон тэгээд мэдээлэл технологийн тэр өөрсдийнх нь мэдлэгийг сайжруулж боловсон хүчнийхээ үндсийг бид нэр гаргаж ирж байгаа өнөөдөр Монгол улс дараагийнхаа одоо инновац гэж ярьж байгаа. Тэр үндэ бол манай боловсон хүч бол өөрсдөө орох чадвартай байх хэрэгтэй байна. Тэгэхээр хамгийн төрөөс барьж байгаа юмыг бол одоо бид нэр одоо хүн одоо боловсон хүчин болон нөөцөө бид нар сайжруулъя. Энэ нөөцөө бид нар одоо яаж сайжруулах вэ гэхээр одоо инновацийн салбар болон шинжлэх ухаан, боловсролын салбартаа бид нар энийг яаж оруулах вэ тийм. Тэр талаас нь ерөнхийдөө бол төрийн засгийн газраас бид нар мөрийн хөтөлбөрт оруулсан байгаа. Энэ мөрийн хөтөлбөрийнхаа дагуу бид нар одоо юмнуудаа боловсруулад дараагийн ажил орохоор явж байгаа. Тэгэхээр манай улсын тухайд бол яг нэг өөрийнхөө бидний сонгож авсан явж ирсэн замаа харахаар 90-ад оноос бол хүмүүс 8-нд явж за Орос Хятадын хооронд одоо бараа таваар зөөж тэрэн дээр одоо Монгол дугаа дотоод байгаа одоо бараа бүтээгдэхүүнийг борлуулж бол бид нар бизнест бол хөл тавьсан гэж үзээд байдаг те. Тэгэхээр манад яг entrepreneurship цаашаа хөгжих тэр өгөгдөл нь цаг үе нь яг ирсэн байна уу гэдгийг бас идрүүд бас сонирхмоор байна л та. Тэгэхээр entrepreneur-ууд ингээд өөрсдийгөө нэг юм өөр хүмүүс юм шиг ингээ яриад байдаг те. Одоо entrepreneur-ууд гэхээр 24 цагийн баг тий 20 цаг нь ажилтдаг хүмүүс ч юм уу өөрсдийн гэсэн юм одоо баримталдаг амьдралын зарчимтай тий хизээч бууж өгдөггүй ч гэдэм юм зан чанарууд байгаа гэдэг. Тэгэхээр надад зүгээр миний гайхаад байдаг юм бизнес эрхлэгчээс юугээрээ одоо ялгаатай юм бол биднэрт ямар нэгэн өөр өгөгдөл байна. За одоо манад их олон үг байгаа штэ. Панцчин, бизнесийн хүн, ганцхан, хуваарэ тэ түүц ажилуулдаг энэ төргээд энэ бүхэн чинь өөрөө
бүгдээрээ л адилхан энтерпренеурүүд гэж бол харж байгаа. Бууцны гаан зөв нөө эсвэл дугуй засварын газар өнөө адилхан энэ хүн орж ирээд цалинтай ажиллаж болдог, ашиг олж чаддаг, нийгмийнхаа тэр дугуй нагарцсан байгаа хүмүүсийн асуудлыг шийдээд өгчдөг ийм л процессыг ажилуулж чадж байгаа хүн шүү дээ, тэ удирдаад. Тэр бол энтерпренеур. Тэгэхээр ялгаа бол ерөөсөө байхгүй. Сүүлийн үед яг хуу хэвлэл мэдээллээр илүү тийм гоц мундаг хүмүүсийг илүү их онцолж ярьдаг. Тэгэхээр тэр энтерпренеур бизнес хийх хүмүүс маань их онцгой хүмүүс юм шиг харагдаад байдаг. Үгүй. Ерөөсөө л асуудлыг хараад шийдэл олоод тэрнийхэн төлөө тууштай явцсан хүн л байх ёстой байдаг. За баярлалаа. Тэгэхээр их болрын хувьд бол бас өөр газар ажиллаад за Монголд ингээд янз бүрийн сандалтай хүмүүсийн төслийг ингээд хараад нийгмийн асуудлыг яаж шийдэх гэж тэрэнд нь санхүүжилт за залуучуудын дунд олон нийтийн ийм арга хэмжээнүүдийг ингээд зохион байгуулж хахад манад өгөгдөл нь байна уу гэдэг асуултыг л асуух гэдэг юм л да. Манай бид нэр яг байглаасаа нүүдэлчин өгөгдөл нь бид нэр энтерпренеур юм уу ингээд ганцаараа ажилтдаг асуудал руу одоо тэ ганцаараа дайрч урддаг би шийднэ гэж урддаг. Манайхан их багаараа тоглохдоо муу энэ төр гэж яриад байдаг. Тэрэн дээр чамд тэгэж анзаарсан юм байдаг уу? Ер нь гэхдээ энд байгаа хүн болгон бараг санал нийлэх бах те. Яг гарааны бизнес ч юм уу эсвэл альва бизнесийг эхлүүлэхэд баг айгуу чухал те. Энэ гурван залуу маань уурснаа ч гэсэн яг тэрийг туулаад явсан байх. Тэгээд баг бүрдүүлээд багаараа ажиллах чадвар бол үнэхээр бас жоохон хэцүү л байгаад байгаа. Гэтэ одоо бол ерөнхийдөө суралцаад нэгээ олох чадвар сайжраад тэгээд яваад гол нэг юм л байгаад идэв. Над дээр хүмүүс ирээл ингээл төсөл барьж орж ирээл тэг ингээд ийм юм дээр ингээд санхүүжилт ингээд ингэж босох боломж байна уу гэхээр тэгээд харахаар болохоор яг нөгөө нэг буцаад нөгөө нэг хэрэглэгч цаана одоо нийгмийн асуудал шийдэх гэж байгаасна одоо нөгөө дараа нь ярих бах те тэгээд нийгмийн асуудал шийдэх гэж байгаа ч гэсэн яг тэр нийгмийн бүлэгтээ зориулаад юм хийсэн биш те тэр хүмүүсийнх нь хэрэгцээг ойлгосон тэр хүмүүсийн одоо яг юу шаарддаг даа тэдний бидний амьдралыг яаж сайжруулах гэдэг орлогыг нэмэгдүүлэх гэдэг зардлыг бууруулах гэдэг тэрийг хараагүй ерөөсөө зүгээр нэг үнцгээс хараад за бид нар яг л ийм юм бүтээх гэж байгаа энийг хийх гэж байгаа гэсэн хандлагатай хүмүүс айгүй их байгаад байдаг тэрнийг хандлага жоохон өөрчлөөд хийх гэж байгаа хүмүүстэй зориулсан юмаа гаргаад ирэх юм бол үнэхээр юм бол Монгол улсад залуучуудын потенциал бол байгаа, чадвар нь байгаа, гадагшаа яваад ирээд буцаж ирсэн зөндөө их залуучууд мундаг залуучуудтай ажилтдаг болохоор тэгээд одоо энэ гурван ч гэсэндээ энд харагдаж байна те. Тэгэхээр ер нь бол яг хийгээд явах юм бол боломжууд нь байгаа. Тэр нөхцөл байдал нь бол үжээний бүрдсэн байгаа да. Тэгээд за. Тэгэхээр болортын захирлаас болохоор илүү таны хувийн туршлага дээрээс суугаад ягаад өөр нэг компанид ороод те ийм цэцэрганы бүтээгдэхүүн хий гэж бодохгүй би яг өөрийн гэсэн брэнд бүтээнэ. Тэгээд одоо гарааны хөрөнгө олоод миний брендийг ийм олон улсад энд үйлдвэрлээд энд зарна гэдэг сонголтыг хийсэн бол олон залуучууд сургуульд өгсөд би өөрөө бизнес эрхлэх үү? Эдрийг хэлээд байгаа те би жижиг бизнесээс эхлээд би бизнесмен болох уу? Энтерпренеур болох уу? Эсвэл би одоо цагаан захтай гэж ярьдаг те ажилд орох уу? Тэгэд эзэмсэн мэргэжлэрээ төрд ажиллах уу гэд чи яаж энэ сонголтоо хийсэн? Ер нь бол сургуулаа төгсөнгүүтээ би entrepreneur болоогүй л дээ. Сургуулаа төгсөнгүүтээ Америкийн косметикийн компанид брэнд менежерээр 9 жил ажилласан тий. Тэгээд ажиллаж явж байхдаа боломжийг харсан. За одоо ийм боломж байт юм биш үү тий. Энд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд тэнд аваачид зараад тэгтээ энэ бүтээгдэхүүн чи яг хаана үйлдвэрсэн, эцсийн бүтээгдэхүүн хаана үйлдвэрсэн хамаагүйгээр Монгол гэдэг брендийг гаргаж болох юм байна. Яагаад гэвэл одоо яг энэ бизнесийг хийж байгаа хүмүүс нь санаачлагч Монгол хүмүүс байгаа болохоор тэгээд дээрээс нь энэ дотор орж маашин цэцгнаар дагнасан шүү дээ тий. Тэгэхээр цэцгэн гэдэг түүх хийдэг Монголын зах зээл дээр Монгол цэцгэн гэснээр гаргаж ирээд өрсөлдүүлэх боломж байгаа юм байна гэдгийг харсан. Тэгээ Монголд хурж ирээд за одоо бид нар яаж энэ төслийг эхлүүлэх вэ гэд тий бодсон. Тэгээ бид нар ярилцаа за хэдүүлээ ерөөсө судалгааны ажил хийя. Хаана үйлдвэрлүүлээд хааш нь гарах вэ? Бид нар ямар секторт ажиллаж байгаа вэ? Эрүүл мэнд гоо сайхны салбар чи өөрөө айгүй тийм мэдрэмтгий салбар. Одоо хүн иддэг, хүн өөр дээрээ түрхдэг болохоор тий. Зүгээр хувцс шиг ч юм уу, эсвэл бол машин шиг ч юм уу авч унжаагаад одоо хаяхгүй гэдэг чинь ой миний эрүүл мэндэд ямар би одоо энийг хэрэглэснээрээ хашил авчих уу, эсвэл хордоод өгчих үү ч юм уу тий. Амар асуудалтай салбар байгаа хгүй юу? Энэ салбар нь өөрөө айгүй асуудалтай салбар. Яг одоо би сонгоход залуу болохоо зөв фүк гэл орчоо шүү дээ. Монголын дэлхийн зах зээлд гарганаа гээл тий амар ингээд фүк гэл орж байгаа. Наад нь бол ингээд
хийгээ явж байхад дундуур нь зөндөө асуудууд гарч ирнэ тий. Хүмүүс бас болохоор за эдрээс бодоо олгож байна тий. Дэлхийн зах зээл дээр гаргаад зүгээр яваад байгаа шүү тий. Цаана зөндөө асуудлууд шийдэх асуудлууд гарч ирдэг. Яаж одоо энэ эрүүл мэндийн тухай санаа бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээл дээр одоо ямар ч хүнд хашил өгөхгүйгээр ямар ч хүнд одоо эрүүл мэндэнд одоо нөлөөлөхгүйгээр гаргах вэ гэдэг чинь нэг том асуудал болсон. Тийм учраас бид нар гадаадын одоо гадаадд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд яг тэр орны тухайн орных нь одоо стандартанд нийцсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд гадны зах зээл дээр гаргаж байгаа гэсэн. Яг өөрсдөө бид нар энэчээс эхлүүлээд хийсэн бол бас асуудалтай тулгаж магадгүй. За баярлалаа. Тэгэхээр Намдан доржийн хувьд бол танай компани What Three Words гэдэг баг дэлхийн бүх том хэвлэл дээр одоо бүсчлэлийн код, газрын зургийн хувьсгал, хаягжилтын хувьсгал хийсэн гэ гарсан NPR, New York Times, Washington Post ийм их анхаарлыг одоо хэвлэл мэдээллээс авахад бизнест ямар тийм эерэг нөлөөлөл гарч ийн бас стартапын seed мөнгө гэж ярьдаг те сайн шилдэг санаагаар шалгараад бас олон сая долларын 6-7 сая долларын нэмэлт санхүүжилт авсан байгаа харагдсан. Тэгэхээр одоо олон танигдах нь стартапад хэрэгтэй байна. Чиний анзаарж байгаагаар энэ компанид орж ажиллахаар. Яалтчгүй олон улсын компани гээд дэлхийд одоо харьяатай зөвхөн нэг улсад биш те нэг улсын асуудал биш. Тийм арга хэмжээ үйл ажиллагаа явуулдаг компани болохоор хагжилт гэхээр хаанч одоо номгон далайн нэг хэсэгт те тэрийг хагжуулсан байгаа What Three Words гэдэг компани байгаа учраас хаана бол хаана одоо хамаатай зүйл. Тэгээд ийм тийм одоо том зах зээл дээр байхаар медиа хэвлэл мэдээллийн хүнд хүрэх тэр бол маш чухал юм байлээ. Тэр бол маш том одоо тийм түүл болдог юм байлээ. Тэрийг яаж ашиглах вэ гэдэг айгүй олон тийм одоо асуудалтай бэрхшээлтэй зүйлүүд гардаг юм байлээ. Тэгээд Монголдо гэх юм бол Монголд одоо гадаад хэвлэл мэдээллүүдийг тогтмол маш сайн нухаж уншдаг хүмүүс тийм их дийлэнх нь бол биш байх. Монголын хэвлэл мэдээллээр нэлээд гарсан. Гэхдээ гадаадын хэвлэл мэдээллээр гарсан шиг одоо нөлөөтэй тэгэж одоо сенсац гэх юм уу тэгэж гараагүй тэгээд хүмүүст хүрэх нь арай бага байсан байж магадгүй. Дэлхийд даяар ингээд баг маш том хэллүүдээр гараад байхад Монголд тийм сайн хүрээгүй байх гэж бодож байгаа. За баярлалаа. Тэгэхээр зол цэцэг загвар зохион бүтээгчийн хувьд бол сүүлийн үед монголчууд бол яг өөрсдийнхөө дизайнеруудыг өмсөх дуртай болж байгаа юм шиг надад анзаарагдаад байна л да. Манай урлаг спортынхон, за улс төрийн хүрээнийхэн, за хэвлэл мэдээлэлээр их гардаг хүмүүс шинэ жилээр ч юм уу, за өөрсдийнхөө киноны нээлт гадны томоохон тэмцээнүүдэд явахдаа, за том продакшнууд ч гэсэн тий, за авьяаслаг монголчууд дээр ч юм уу, Монголынхоо загвар зохион бүтээгчдийн бүтээгдэхүүнийг дизайнер юм өмснө гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь монголчуудаа загварын тал дээр илүү итгээд байгаа юм шиг. Гэхдээ манад яг өмнө нь үйлдвэрлэл одоо социализмын үед байсан шиг одоо том үйлдвэрүүдчиг дархан нэхий гэдэг шиг ингэж олон мянгаар нь үйлдвэрлээд гадны зах зээл рүү гарах тийм боломж харагдаж байна уу? Маш их боломжтой гэж үздэг. Үзэж байгаа. Тэгээд бид нэр бол өөрсдийнхөө хэмжээнд одоо Катясол брэнд дээр 2 жил одоо баг 3 дахь жилдээ золгоод ажиллаж явна. Өнөөдөр би бас танай нэвтрүүлэгт зориулаад анх удаага одоо хувцсынхаа дээжээс өмсөж ирсэн байна. Тэгээд биднэрт бол бүрэн боломж байна. Яагаад биднэрт бүрэн боломж байна гэж хэлэх гээд байна гэхээр Монголд одоо дэлхийн нийт тэр аяараа бясалгал гэж ярьж гин, энерги гэж ярьж гин, бүгдээрээ л одоо байгаль дээлтэй гэж ярьж эхэлсэн байна. Тэгэхээр энэ зүйлийг монголчууд бид ярьж хэлж хийхгүй бол өөр хин хийх вэ? Бид нар утга уулахтаа хувц хийхгүй бол бид нар одоо энд байгаа түүхийд нөөц болцоогоо ашиглаж хийхгүй бол өөр хин хийх вэ? Тэ? Тэгэхээр биднэрт энд бол бүрэн боломж байна. Монгол залуучууд үнэхээр мундаг авьяастай одоо энэ авьяаслаг монголчууд нэвтрүүлгээр зөндөө гарч байна. Дээрэс нь мундаг дизайнерууд одоо төрж гарч байна. Загварын салбар бол одоо маш олон замаар одоо хөгжиж гин гэж бол хэлмээр байна. Тэгээд үүний цаана бол нөр их хөдөлмөр, маш их эв нэгдэл. Бид чи эрт дээр үеэсээ уран дархан хүмүүс байсан. Бүгд л дээл хувцас оёод өмсчдөг. Тэгээд бидэнд гайхамшигтай түүхээ сарлын хөөвөр, хоньны ноос, ноолуур гэдэг ингээ гайхамшигтай бүтээгдэхүүнүүд байна. Бид өнөөдөр материал үйлдвэрлэж эхэлж байна. Материалын одоо шинэ дизайн хийсэн студ байгуулсан байна. Их дизайн гэдэг одоо бид нэр хувцас өөрсдөө үйлдвэрлэдэг. Энэ хувцсыг
бүрэн их орондоо үйлдвэрлэх боломжтой гэдгийг нотолж харуулж одоо гайхамшигтай студ байгуулсан явж байна. Тэгэхээр энэ болгон бол боломжтой гэдгийг харуулж байна. А үүний цаана юу байна? Юу хэрэгтэй вэ гэхээр нэгдэл. Би энэ үгийг одоо тэр эрт дээр үес одоо хүртэл одоо ярьж явсан. Дахиад чөлмээрээ нураалмаар байна. Бид нэгдэж нэгнийгаа чадж байгаа нэгнийгаа дэмждэг баймаар байна. А тэгээд дээрэс нь чаддаг зүйлээ хүн болгонд ор бүрнэ хийж одоо дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдөх тэр стандартт нийцсэн бүтээгдэхүүнийг хийж үйлдвэрлэх бүрэн боломжтой байна гэж залуучуудыгаа бас уриалмаар. Энэ боломж энэ одоо зүйл нь бидний одоо ингээд боддоор ингээд бий болцсон байж гэн л гэж уриалмаар. Тий. Боломж байна. Маш их боломж байна. Ааха. Тэгэхээр яг ингээд Монгол залуучууд болохоор яг Монголдо байгаа энэ одоо өрмөц өгөгдлийг за нүүдэлчин гэдгээрээ бид нэр брэнд хийдэг ч юм уу те органик цэцэрганч гэдэг юм уу биднэрт бол өгөгдлүүд нь байгаа тэрийг том зах зээл рүү ингээд гаргая гэхээр төр яаж дэмжих ёстой байд юм бол мэдээж хэрэг өнгөрсөн засгийн газрууд бол IT парк дээр одоо стартап бизнесүүдийг хямд түрээсээр байлгах буюу инкубатор хийх зөвлөгөө мэдээлэл өгөх за инновацийн сан гэдээ ярьж исэн за өөрөөр за Silicon Valley буюу захирын үндий рүү бас зарим нэг стартапыг явахын хүртэл төрөөс дэмжиж исэн. Гэхдээ төр нь илүү бодлогоор дэмжиж жижиг бизнесийг татврын ингээд тэглээд ч юм уу эхний 3 жилд нь ингээд бойжих хугацаанд нь дэмжиж бэж идэм үү? Эсвэл бүр ингээд гар бие оролцоод баталгааг нь гаргаж өгөөд хувьцаа эзэмшээд ингээд явах хэрэгтэй байд юм болов. Энэ дээр одоо шинэ засгийн газар танай агентлаг ямар одоо байр суурь баримталж явж байгаа. Сая шинээр бас нэлээд олон зорилтууд баталсан байгаа. Харагдсан нэлээд ерөнхий юм харагдсан. Яг жоохон шүүмжлүүл. Гэхдээ ерөнхийдөө бол бидний барьж засгийн газар батлуулаад Монгол улсын хөгжих одоо үндсэн суурь болох одоо 2020 он хүртэл 2025 он хүртэлх үндсэн биенүүдээ ерөнхийдөө бариад өгсөн байгаа. Тэрэн дээр бол бид нэр бүр деталлаар нь салгаад дотор нь хуваагаад за жишээ нь инновац дээр бид нар ямар ажил хийх юм бэ? За дээрэс нь одоо Монгол контент тий одоо Монгол өв уламжлаа одоо шингээсэн тэр бүтээгдэхүүнийг яаж дэмжих вэ? Эргээд тэр контентаа бид нар гадаадын зах зээл дээр зөвхөн Монголынхаа зах зээл дээр биш тий одоо бид нар сайн мэдэх одоо K контент гэдэг байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан хэмжээнд бид нар залуучуудынхаа одоо тэр Монгол оюунлаг чадварыг яаж гадаадын зах зээлд гаргаж чадах вэ? Эргээд энэ оюуныхаа потенциалаар эдийн засгийнхаа эргэлтэнд оруулах ямар болцоо байна те. Тэр бүгд талаас нь бид нар ямар ч байсан наривчилж оруулсан байгаа. Тэгээд энэ ажил маань ерөнхийдөө сая бид нар засгийн газартаа бариад өгсөн. Тэгээд эргэжлээс ерөнхийдөө бол хэрэгжих шатруугаа одоо акшн руугаа ороод явах байх. А нөгөө талаасаа бид нар бас нэг зүйлийг хэлэхэд бол засгийн газраас ер нь бол урайлж байгаа юм бол төр бизнест орохгүй. Төр бизнес хийдэг газар биш ээ. Төр бол бодлогоо барина. Зохицуулалтаа хийн, шаардлагатай бол өөрчлөе, шинжлэе гэсэн байр сууриас бид нар хандж байгаа. Тэгэхээр бол одоо нэг төр орчлоо одоо болохоо байчлаа гэдэг асуулт бол ерөнхийдөө бид нар аль болохоор энэс одоо холдъё тий одоо энэ бол боллоо. Бизнесийн утгаар нь явуулъя гэсэн зарчмыг бол ерөнхийдөө барих хандлагатай байна. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлэг үзэж байгаа залуучууд маань болон Монгол эзэн үзэгчд маань нүүдэл шийдлэлхүүр үгийг ашиглан бас бидэнд өөрсдийнхөө санал бодлыг ирүүлэх боломжтой. За entrepreneurship гоё юм байна. Би та бүхнээс бол одоо тэгэж ойлголоо. Маш олон юмыг өөрчилж байгаа юм байна. Мэдээж хэрэг дэлхийг өөрчилж байгааг бид нар мэднэ. Elon Musk одоо баг одоо байрны дулаалгыг батарейны хувьсгал хийх чинь Facebook биднийг харилцаа холбоог шал өөр төвшөнд аваачраа. Одоо энэ том бизнесүүд нь санхүүгийн салбар руу орж ийн химэл оюун ухаан руу орж ийн. Тэгэхээр за бүгдээ энтерпренeur болъё гэж бодъё. Тэгэхээр бизнесийн санаагаа яаж олох вэ? Болортын захирал бол одоо Америкт салбарт нь ажиллаж байгаад боломжийг олж харсан байна те. Монголд ямар бизнес хийвэл аль чиглэл рүү энтерпренeur болоод залуучууд маань орвол илүү амжилттай вэ гэдгийг бас сонирхмоор байна л да. Одоо асуудал дээрээс хэрвээ бизнес босгож ирдэм бол одоо утааны маск агаар шүүгч бол одоо Монголд бол Улаанбаатар хотод бол хамгийн сайн борлуулагдахаар байна. Хэрвээ асуудал дээр бизнес босч ирдэг бол тэгэхээр та бүхнээс бас сонирхъя гэж бодлоо л да. За бүгдээ энтерпренeur бол юу хийх вэ? Яагаад өөрийнхөө энэ бизнесийг сонгосон гэдэг ч юм уу зүйлээ ярьж болно. За асуудал ер нь бол хараад байхад
яг болор туяагийн замаар гэх юм уу те тухайн салбарт олон жил ажиллаад энэ салбарын үнцийг бий болгож байгаа энэ олон үе шатуудынх нь хаана юу дутаад байна гэдгийг маш сайн мэдчихэд тэр хэсэг дээр нь төвлөрч тэр хэсгийнх нь л асуудлыг шийдэж өгдөг санаатаагаар бизнес эхлүүл бас их зүгээр их найдвартай гэж ярьдаг те. Америкийн том хөрөнгө оруулагч нар бол зөв ингийн үгээр хэлээд байгаа шүү дээ. Чааг усанд орох болгонт чинь толгооноос чинь гардггүй тэр санаа л ер нь бол хамгийн сайн шүү гэж бас хэлдэг те. Яг энэ шиг бидний хувьд гэх юм бол одоо жишээ нь entrepreneurship-ээр алдартай Израиль улс байна те. Израиль улс жишээ нь хөдөө аж ахуйн технологиороо маш өндөр хөгжсөн. Яагаад тэгэхээр анх цөл дээр очиж исэн идэх хоол байхгүй, усч байхгүй. Тийм учраас хөдөө аж ахуй маш олон услгааны ч юм уу тий технологиудыг хөгжүүлж авсан байдаг. Яг энтэй адилхан манай Монгол Катя Золын хэлжсэнээр яг өөрсдийнхөө энэ органик гэдэг органик байгальд хоргүй гэдэг энэ үндсэн том концепц дээр суурилсан тэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж эхлүүл бас их том өрсөлдөх орон зай харагдаад байгаа. Түүхий эдэн ч ойрхон байгаа тий. Том зах зээлч ойрхон байна. Том зах зээлч ойрхон байгаа. Тэгээд ер нь явж аль болох мэдлэг технологиг ашигласан технологи гэхээр IT гэсэн үг биш шүү дээ тий. Тийм биологийн, хөдөө аж ахуйн, одоо химийн янз бүрийн технологиудыг бүр уламжлалт технологи тийм үндсэн уламжлалт давуу талтайгаа холбож чадах юм бол их гой санаа гарах байх. Тэгэхээр инх болор захирлаас за зөвлөхөөс за та ингээд айгүй олонд бол ингээд зөвлөгөө өгөөд заримын санхүүжилтийг шийддэг юм байна. Тэгэхээр хүмүүс аль тал руугаа санаа барьж орж ирж чинь энтерпренeur байсан бол ямар бизнес хийх вэ Монголд одоо? Яг өнөөдрийн эдийн засгийн хөгжил дээр шүү дээ. Саналууд орж ирж байгаа болохоор нэг Дэлхийн банктай холбоотой болохоор тэгээ ногоо үйлчлийн асуудал тийм тэгэл утаа мутаатай холбоотой төслүүд бол айгүй их орж ирдэг. Яг зүгээр яг entrepreneur хүний хувьд entrepreneur гэжтэй ер нь бол альва хүн ингээд гарааны бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол нэг өөрт нэг тийм нэг яшиг төвхтэй нэг санагддаг зүйл байдаг та. За нэг энийг л нэг шийдчих юмсан гэ тэ. Одоо хулангийн жишээ чи айгүй бас өөрөө ирээл Монголд ирээл нөө тохирох бараа бүтээгдэхүүн байхгүй байснаа за би өөрөө хийхээс өөр аргагүй юм байна гэд гих мэдчлээ. Айгүй олон тийм гарааны бизнесүүдийн яг амжилтанд хүрсэн тохиолдол нь ерөөсөө яг тийм байсан. Өөртөө тохиолдож байгаа тэр нэг хэцүү асуудлаа барьж аваад тэгээд шийдэх. Өөрөө хэрэглэгч юм чинь тэгээд хамгийн одоо нэг шилдэг бүтээгдэхүүн, шилдэг үйлчлэгийг тэр тохиолдол гаргадаг юм шиг. Тэгээд манай залуучууд ч гэсэндээ яг ментор гэж ярьж байгаа. Эдрээ манай Сибер Бадраад нар юу яах та яг зөвлөгөө өгөхдөө тэр чиглэлийн зөвлөгөөнүүд илүү төлхөө өгдөг. Тэгээд би яг өөрийнхөө бас эхлүүлэх гэж байгаа. Ямар тэр нь миний айгүй том асуудлыг шийдвэрлэх нэг гарааны бизнес байх болов гэж бодож байна. Тэгээд тэр нь нэг хүүхд гарах асуудал байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол тэгээд яг томоохон гарааны бизнес жижигээс эхэлнэ. Би түрүүн бас хэлжсэн шүү дээ, тий. Жижигээс эхлээд өргөжүүлэх гэдэг тэр концепц дээр л яг суйрлаад яг шууд ингээд 20-30 сая долларын хөрөнгө оруулалт бид нэр ороод ирэхэд бол хэцүү шүү дээ тий. Жижиг юм дээр туршиж үзээд болж гинөө болохгүй байгаа юмнуудаа туршиж үзлээ харлаа дараачихаа юм руу орлоо тэрийг өргөжүүлдэ гэх мэтчлэн яг тийм байдлаар явбал илүү амжилтанд хүрэх юм шиг харагддаг шүү дээ тий. Тэгэхээр хотын асуудлууд байна л да. За чи сая дөнгөж сая та хэллээ тий. Хүүхэд харах бол Улаанбаатар хотод бол хүүхэд хүргэж өгөх авах. За энэ төвжрэлтэй үед за энэ утаа тий. Тэгэхээр одоо гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо би бас нэвтрүүлэг эхлэхээс өмнө хэлжсэн агаарын бохирдлын эсрэг гэдэг одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүд их гардаг болчих. Агаарын бохирдлыг ярьснаас чин авч хайнаа гэхээр агаарын бохирдол ихтэй хотын иргэн болохоор шууд таалагдах жишээний тий. Тэр бол худалдаа авалтын нэг одоо үзүүлэлт болчиход байна шүү дээ. Энэ тэр олон мянган гоо сайхны бүтээгдэхүүнээс тэгэхээр болортын захирлаас болохоор манайх ингээд худалдааны гэрээ маш олон улсуудтай зурцсан байдаг. За Японтой EPA буюу нөгөө эдийн засгийн ээж бүрийн түншлэлийн гэрээ зурцсан. За Европтой байдаг гэдэг мэдээлэл байдаг. Эргээд худалдаа аж үйлдвэрийн танхим хувийн секторын ингээд хилцүүлэг дээр очихоор манай бүтээгдэхүүн шаардлагыг хангадаггүй. Нөгөө талаас айгүй дуртай зурчдаг. За яг нөгөө Европын бараа тэмдгийг аваад юмаа гаргая гэхээр тэгэхээр танаа бүтээгдэхүүн бол 10-аад оронд борлуулагдчихж байгаа гэхээр тэрийг тойрохын тулд өөр газар үйлдвэрээ байгуулад байна. Тийм. Тэрийг тойрохын тулд өөр газар үйлдвэрлэлээ байгуулж байгаа. Монголд хийхээр юу нь болохгүй байна? Монголд хийхээр болохгүй юм маш их байна. Гэхдээ болгож болно тий. Энэ бол одоо миний амьдрах хугацаанд одоо миний нас хүрэхгүй гэсэн үг тий. Одоо энэ чинь ингэж байхгүй. Ер нь бол яагаад тэгж ийна гэхээр зэрэг одоо бид нар
эцсийн гоо сайхны бүтээгдэхүүн энэ үйлдвэрлэхэд одоо ингэж яах вэ? За яагаад Монголда үйлдвэрлээд гаргадаг юм бэ? За бид нар Монгол гоо сайхны бүтээгдэхүүн бүх гоо сайхны үйлдвэрүүд маань манай Монгол гоо сайхны үйлдвэрүүд байгаа юу? Байгаа тий. А тэд маань бүгдээрээ гаднаас одоо ордог ingredients-үүд орцуудаа авч байгаа. Манай Монголд ерөөсөө тийм гоо сайхны орцууд ерөөсөө байхгүй. А тэгэхээр тэр чинь яг нэмийн үртү шингэсэн бас үнэтэй бүтээгдэхүүн гараад ирж байгаа байхгүй. Яг бол бид нар гаднаас орцуудаа авчирч байгаа. Энчээ үйлдвэрлэлээ явуулж байгаа. А дээрэс нь гоо сайхны одоо гоо сайхан болон эрүүл мэндийн одоо салбарт Монгол орн тренд орн ерөөсөө биш дэлхийн зах зээл дээр. Одоо нөгөө тодорхой салбартаа нөгөө орнууд чинь тренд гэдэг шүү дээ тий. Одоо жишээ нь Солонгос одоо Америк гэхэд гоо сайхны бүтээгдэхүүн эрүүл мэндийн бүтээгдэхүүн Франц гэхэд тий гоо сайхны бүтээгдэхүүн өндөр чанартай бүтээгдэхүүн хүмүүс лейбл нь made in Korea, made in States, made in France гэсэн байх юм бол одоо лейбл нь итгэл үндэс төрүүлдэг байхгүй. Би энийг авчих юм бол энэ яг ингээд боломжтой юм байна. Монголд үйлдвэрлэгээ биччихээр бас их асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгээ дээрээс нь түүхийдийн боловсруулалт гэж байгаа тийм. Одоо жишээ нь манай ганцхан гоо сайхны бүтээгдэхүүн экспортлох биш. Бас цэцэрний түүхийд экспортын дээр 4-5 жил ажиллаж байна те одоо. Тэн дээр бас их асуудал гарч ирнэ. Одоо манай их орон чинь тэр чигээрээ нөгөө шүлхийн өвчин гэдэг байгаа шүү дээ. Малын шүлхийн өвчний орчин байхгүй. Малын байн гардаг тэр чигээрээ бол тэр чигээрээ биш л дээ. Байн гардаг те. Тэр нь болохоор ингээ кошн болсон зарим орнуудад Монгол орноос экспортлж байгаа малын гаралтай одоо мах болон одоо органик одоо энэ өвс урамлууд тийм хэмжээнд боловсруулсан байх хэвээр. Тим грац боловсруулсан байх хэвээр. Тим нянгууд нь авагдсан байх хэвээр. Тэгэхээр манад яг тийм хийдэг лаборатори байхгүй Монголд. Тэр жишээгээр. За тэгэхээр Монголд бол миний нас хүрэхгүй гэдээсэн чинь баг хахж штеп. Улаанбаатарын утаа юу эсвэл эхлээд entrepreneurship бол Монголыг аварна гэдэг тийм итгэл үнэмшил дээр байснаа чиний нас хүрэхгүй гэдгийг сонсоод бас шоконд орчихгүй. Тэгэхээр наманд орж What Rewards компанид ороогүй байсан бол entrepreneurship чи итгэдэг болохоор ямар бизнес эрхлэх байсан бэ? Маад ямар боломжууд байна? Сүүлийн хэдэн жил нэлээд нийгэмтэй одоо ойрхон ч гэх юм уу залуучуудтай хамтран ажиллаад төрийн бас байгууллагууд дээр нэлээд одоо оролцоод цаг цаваа гаргаад ажилласан. Тэгээд тэгжээж одоо яг хаана нь юу асуудал байд юм бэ? Хаанаас үүсдэг юм бэ? Тэрэн дээр тодорхой хэмжээний ойлголттой болсон. Тэгээд би хамгийн одоо Монголын даваа талуудыг сул талуудыг сайн анализ хийх хэрэгтэй тий. Тэгээ өвлдөө ингээд маш ингээд төгжирч гин яаж гин тэрийг нь боломж гэж хараад одоо Монголдо бид нар тийм их ресурсгүй газар тийм болохоор их ресурсгүй газрууд sharing economy гэдэг бүх юм хуваагаад тий. Заавал чи машин яах хэрэггүй, худалдаж авах хэрэггүй. Шеэрлээд өглөө нь одоо зайсан аваас нэг ээж дөрөв ойрхон авийнхнаа 4 хүүхдийг 5 хүүхдийг аваад явах ч юм уу те. Гэх юм бол тэр утаа цаг бүгд ингэ хэмнэн. Тэгээ асуудлуудыг нь хараад бас тэгээд одоо Аз интернетээр нэлээд судлах юм бол Энтэгт гарч байгаа, Индонезид гарч байгаа, Тайланд гарч байгаа хамгийн сүүлийн шинэ одоо 10 стартап, 30 стартап гэдэг бүгдээрээ листээрээ байгаа тий. Энэ бол зүгээр л мэдээллүүд зүгээр л байж байгаа. Хоол байна уу? Financial technology байна уу? Дугуй муу байна уу? Тэ? Бүхэл боломжууд бол байгаа. Тэгээд тэднийг харж байгаа л аль болох монголчлол донжин олно гэдэг тэгэл сайн бодвол бизнес модель гаргаал тэгэл хасл гэж ярьдаг хөөцөлтөөл хойноос нь гүгээл тэгэл явахгүй л. За баярлалаа. Тэгэхээр яг тэглэх гоо Бээжинд одоо яг нэвтрүүлэг хэлэхээс өмнө бас ягаад сегмент дээрээс нэг пакэж үзчихлээ л да. Тэр нь Бээжингийн агарын бохирдлыг шүүж аваад бас алмаз хийчихэж байгаа жишээтэй тий. За принтерийн хор хийчихэж байгаа жишээтэй. Тэгэхээр асуудлыг боломж гэж харах нь бас энтерпренeur хүмүүсийн хандлага нүд байж магадгүй. Тэгэхээр өнөө өрөө бид бүхэн mompreneur буюу бид нар Монголд бизнес эрхлэх залуу стартап бизнесүүдтэйгээ тэдний туршлагаас бас хуваалцаж ярилцаж байна. Хэсэг хугацааны сурчлагын дараа нүүдэл шийдэл нэвтрүүлэг студиэс үргэлжлэнэ. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг өнөө өрөө дэлхийд даяар одоо өрнөж байгаа гэж хэлж болохоор стартапын хөдөлгөөн, entrepreneurship буюу уламжлалт одоо хөдөлмөр эрхлэлтийн моделийг эвдсэн энэ загварын талаар бас Монголын зарим нэг төлөөлөлтөй болон төрийн хөдөлгөөлтөй ярилцж байна л да. Тэгэхээр
хинээс зол цэцгээс болохоор яг өмнө нь оролцогчдоос асуусан болохоор бас асууя гэж бодлоо. Чи загвар зохион бүтээгчээр төгссөн болохоор би өөрөө загвар зохион бүтээгч болоод брэнд үүсгэнэ гэж шийдвэрээ гаргасан уу? Яагаад говьд ажиллаагүй? Яагаад гоёод ажиллаагүй? Одоо Монголд удаан тогтцсон үйлдвэрүүд байна шүү дээ. Тэнд бол өглөө 8-аас өглөө 9-оос оройн 6 цаг хүртэл ажиллана. Боломжийн цалин авдаг гэдэгт бол би итгэж байна Монголын томоохон компаниуд. Яагаад өөрийнхөө юм руу ингээд ороод явъя гэж бодсон юм? Нэгдүгээрт гэх юм бол загвар зохион бүтээгчингүүд бүх одоо загварыг зохиодог хүнийг хувцлаа байл гэж боддог. Энэ сүлжмэл нэхмэлгээд бас тусдаа бас ойлголт байна. Яагаад өөрийнхөө юм хийж эхлэх болсон бэ гэхээр Монголоос яагаад оёмл одоо ийм бүтээгдэхүүн биднэрт ийм гоё нөөц болцоо байна. Хоньны ноос тэ одоо тэр арьс шир нэхий эдгээр зүйлүүд бол бидний үнэт зүйл юм байна. Эсгийгээд бас нэг агуу зүйл байна. Эсгээ бол өөрөө одоо манай эртний өмнөх гэж хэлэгдэж болох үз анхны материал гэж үзэгддэг юм байна л да. Тэгэхээр энийг монголчууд одоо анх одоо бий болгож ирсэн юм. Тэгэд ийм мэтчлэн маш олон гайхамшигтай биднэрт ашиглаж болохоор түүхий материал өвөг дээдсээс ирсэн. Монголчууд эртнээсээ л үнэт чулуу, үнэт металлыг хувцсан дээр эдэлж хэрглэж эхэлж ирсэн. Ийм агуу түүхтэй. Хувцсны түүхээр бол үнэхээр агуу. Бидэнд бол би одоо нэг бахархалтай байж чаддаг юм. Катязол гэдэг брэнд явхад хэдэн жилийн дараа одоо цагран дуусах бай ч юм уу те хэдэн жилийн дараа гэхэд хаана очиод зогсох вэ гэдэг асуултанд бол би бүдрэхгүй гэж боддог. Яагаад гэвэл бидэнд өвөг дээдсээс өгсөн агуу баялаг түүх байна. Өнөөдөр бид нар энэ одоо нүүдэлчин соёлоос өвлөгдөж ирж байгаа энэ зүйлүүдийг бид нар дэлхийн зах зээл рүү гаргах одоо хэрэгтэй болов гэж боддог. Яагаад тэгэхээр одоо хүмүүс одоо хогны асуудал маш их яригдж байна. Яг яасан юм дээр бид нар өнөөдөр энэ өмсөж байгаа хувцснууд маань органик үгүй юу? Би пластик өмсөд байна уу? Эсвэл би юу өмсөд яаж эрүүл мэндэд минь хохирол учраад байна гэдгийг аавранд минь яаж нөлөөлөд байна гэдгийг анзаардаггүй юм болов. Тэгэхээр энэ хувц амтай шүү. Хувц бурхан бийж өтгөр гэд хэлэгцсэн үг зүгээр ч нэг хэлэгдэжээг баг. Тэгвэл би бурхан байгаа тэр үнцгийг яаж амлуулж гаргаж ирэх вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө давуу тал юм байна. Энийг монгол хүн л ярихгүй бол утга уулгыг шингээж монгол хувцл монгол хүний оюунаас л гарах юм байна. Тэгээд бид нар энийг хамтдаа л хийж чадна л гэж зориод яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний давуу тал гэж. Дуусашгүй баялаг, дуусашгүй давуу тал. Бүгдээрээ ашиглаараа, бүгдээрээ энэ эх орныхоо үндсэн энэ өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн зүйлүүдийг анзаарч тэрийг одоо олж шүүрч аваас л гэж. Уриалмаар байна. Хувцсыг нэлээд ийм сүнслэг амтай энтер гэд ярихаар одоо хувцсыг чинь одоо гадаадад бол fast fashion гэдэг хурдан fashion гэдэг юм одоо бол маш хурд одоо дэлхийн нийтийн бараг талын хувцалж штэ тий одоо H&M одоо Forever 21 одоо Zara ч гэдэг юм уу. Тэгэхээр тэр үед бол мэдээж хэрэг бол одоо энэ одоо маш гайхамшигтай маркетингийн pitch юу эсвэл одоо яг чиний ихтгэл үнэмшлөө гэдэг рүү бол хоёлаа бол бас орох сонирхол төрж ин л доо. Гэхдээ зүгээр бид нар өнөөдөр entrepreneurship-ийг томоор ярьж байгаа болохоор Монголд бол том бизнесмэнүүд байна. Монголд бол том бизнесүүд байна. Одоо олон мянган ажлагчдтай. Тэгэхээр 26 жил 90-ад оноос хойш бизнес хийгээд явсан энэ үед эдгээр том бизнесмэнүүд маань эргээд инновац одоо энэ нийгмийн шийдэл гаргадаг жижиг энтерпренеуруудыг хэр дэмжиж чинь эсвэл санааг нь ингээд аваад өөрсдийнхөө бизнес рүү шингээгээд ашиглачаад байна уу гэдэг дээр бас нэг нөгөө залуу бизнесмэнүүд болон одоо бизнесүүдэд ойр ажилладаг хүмүүс байгаа болохоор нэг тийм манад итгэлцэл нь байна уу. За одоо энэ гарааны бизнесийн экосистемийг энэ үнэлж үзэхэд бол 10 оноос биднэрт үндсэн 6 үзүүлэлтийн 5 хүрэхгүй үнэлгээтэй байна гэж байна. Соёл харилцаа холбоо бол байна гэж байна тийм. Энэ нэг судалгаагаар. За муу нь боловсон хүчний ур чадвар. За энэ шууд боловсролтой холбоотой санхүүжилт. За санхүүжилт бол бүх салбар дээр одоо бол маш хомс байна. Хууль эрх зүй гэж гарч ирсэн байна. Хууль эрх зүйдэр нь бол манай төрийн байгууллагууд ажиллах ёстой байдаг ба хүний оюуны өмчийг хамгаалах гэдгээс эхлээд бизнес санаагаа монголчууд нээлттэй ярилцаад одоо Эстон шиг израилчууд шиг нийлээд одоо явж чадж байна уу эсвэл хүний санааг хулгайлах хүний санааг өөрийнхөө бизнес рүү шингээх тийм хандлага бас байна уу? Инх болроос эхлээ сонирхох идэх үү? Чи юу гэж анзаардаг? Үгүй ер нь бол анзаарчихсан байгаа харагдсан. Тэгээ хэд хэдэн уулзж байгаа манай найзууд дундаас entrepreneur яг
гарааны бизнесээ эхлүүлээ явуулж байгаа хүмүүс донд бол тийм юм байгаа гэсэн. Тэгээд өөрснөө ч тийм юмыг туулаад өнгөрсөн томоохон компанид очиод юмаа танилцуулсан чинь нөгөөдөл нь өөрснөө хийцэн. Гэхдээ буцаад эргээд харангууд чинь нөгөөдөл нь болохоор яг үндсэн хаана байсан нөгөө хэрэглэгчээ нөгөө ойлгоог өөрөө нөгөө нэг хэрэглэгч нь биш болохоор нэг сэтгэлэн дутаад нэг хоёрын хооронд юм хийчээд хаяа тэр нэг зах зээлээ олохгүй тэгэл ингээл өнгөрдөг тохиолдлууд бол зөндөл харагдсан. Тэгээд яг наад нөгөө нэг юун дээр чинь судалгаан дээр чинь нэмээд юм хэлчих болохоо эсвэл дараа чи юун дээр нь тайлбарлая тий. Үгүй болно. Тийм тэгээ яг судалгаан дээр яг хараад үндэслээд янгоч яг гарааны бизнесээ нөгөө хийж эхэлж байгаа залуучуудын хувьд болохоор яг гарааны бизнес гэдэг компанийг байгуулах юм болоод байхандаа байхгүй байхгүй. Яг нөгөө татварын орчин байхгүй тий. Манай залуучууд өөрснөө ч гэсэн яг тэрийг ингээд тулгамдж гарсан асуудлуудын нэг байх. Тэгээд санаа алдах бол яг нэг талын л асуудал. Нөгөө талд чи яг нөгөө гарааны бизнесээ өөрснөө хийж эхлүүлэх, урагшлуулах, цаашдаа энийг хөгжүүлэхэд болохоор хамтарч ажиллах тэр нэг нөхцлүүд нь байгаа. Нөгөө нэг хуулийнх нь орчин байхгүй болохоор яг яаж эхлүүлэх вэ, хаана эхлүүлэх вэ, хөрөнгө оруулалтыг оруулаад ирэх гэхээр чи нөгөө хөрөнгө оруулагч нарыг нь дэмждэг тэр орчин бас байхгүй байгаа байхгүй. Ер нь бол яг асуудлуудынх нь яг гол юмнууд нэг. Намнан дорж энэ дээр юу гэж бодож чинь сайн санаа бол хүн болгонд л байдаг те. Одоо өглөө бол усанд ороход л нэг сайхан санаа хүн болгонд л төрж байгаа бах. Тэр яг бодит бизнес болох уугүй юу гэдэг дээр одоо яг түрүүний миний яага гаргаж ирсэн жишээ вэ гэхээр бас өөр хилцүүлгүүд дээр залуучууд хэлж идэг л да. Одоо энтерпренер залуучууд хэлж идэг. Тэр цэма банкуудыг хэлээд байдаг. Бүгдээр өнөөдөр нэг банкыг бол онцолж хэлэх нь бол баримтгүй ярьж болохгүй. Банкуд дээр зээл авахын тулд бол бизнес эрхлэгч бол баг одоо 7 мулчирхаагаа тоочно гэдэг шиг бүх юмаа хэлнэ шүү дээ, тий. Одоо энийг барьцаан тавьж ийн, энэ санаа нь, энэ миний хэрэглэгч, гарааны өрөнгө нь гэд. Тэгэхээр тийм зүйл анзаарчихсэн үү? Намд орчихсон. Ер нь collaborative хамтран ажиллах тийм хандлага гэж байгаа. Тэр нь болохоор өөр газрууд дээр Израиль байна уу, Индонез байна уу, юу Silicon Valley байна. Тэд нар зүгээр кофе шопт хамт бүгдээр ажиллаж идэг. Зүгээр яриад зүгээр бараг шууд танилцаал те. Би энэ дээр ажиллаж байгаа. Надад ийм санаа байна. Тэгэнгүүт нөгөөтг нь би ийм хүн танина шууд коннект хийгээд өгчээ те. Танилцуулаад өгчээ гэдэг. Монголд болохоор санаа нь айгуу тийм үн цэнтэй юм шиг хүмүүс яриад надад ийм санаа байгаа. Би өөртөө хадгалаад байдаг. Тэрэнд нь хөрөнгө оруулах хэцүү, эхлүүлэх хэцүү. Тэгээд одоо мэдлэг боловсрол одоо network нь дутдаг ч юм уу юу ч гэдэг бүх ингээд босгоодаа бодоод тэгээд эхэлдэггүй ч юм уу. Тэгээд entrepreneur team их баг байдаг ч юм уу. Тэгж боддог. Тэгээд ер нь тэгээд нээлттэй санаагаа хэлээл хүмүүст одоо санааг нь суулгаад те. Тэгээд дараа нь тэр хүн нь өөр хүнтэй танилцаад боломж олох юм бол network хийгээд ордог хамтраад ажиллах ч юм уу. Тиймэрхүү тийм зан характерын юм дээр арай жоохон shift хийгээд жоохон өөрчлөгдөх юм бол арай гайгүй болох байх л гэж бодож байна. За Twitter дээр бид нарыг англи үг хэрэгжилж ярьж гин гэж хүмүүс бас шүүмжилж шүү залуучуудаа хэлэхэд бид нэр илүү зан характер хүнийхээ талаар ярих юм бол open mind гэдэг те нээлттэй сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Нэг асуудал нь болохоор одоо хүмүүст одоо би what rewards гэсэн бүтээгдэхүүнээ зарлаад ингээд сурчлаад явангуут наадах чи юу юм те аппликейшн юм. За аппликейшн за. Тэгэд би өөрөө болохоор аппликейшн гэнгүүт окей суулгаад үзье те зүгээр 30 секундыг сонсоод юуг нь сонсоод суулгаад үзье өөрөө туршаад үзье. Тэгэхгүй ихэнх хүмүүс ямар нэгэн шалтгаанаар байдیں۔ Айгуу тийм хамгаалттай ч юм уу. Тийм үү. За. Дахиад нэг монголоор болж байгаа хаягаа мансан байгаа тийм. Тийм. За хэтрээ юу гэж бодож чинь чи бол маш олон энтерпренеруудаа өөрийнхөө нэвтрүүлгээр ч гэсэн ярилцчихсан. Нэвтрүүлгийн урт хойдолд бас бизнесийн нууц, санаа оноо солилцдог байлгүй те. За бизнесийн нууцыг бизнесийн санаа нууц хулгайлах гэдэг юм бол байгаа. Тийм бол одоо гадныхан нээлттэй сайхан ярьдаг гэж ярьдаг. Тэгтээ яг ярихгүй юм бол ярихгүй шүү дээ. Ялгаагүй тий. Гэхдээ бүр шал өөр салбарын санааг одоо би жишээ нь ингээд Сиберигийн нүүрний тосны санааг гинт аваад энийг нь хийчихье гэж бол чадахгүй шүү дээ. Тийм биз дээ тий. Чамд 9 жилийн туршлага дутсан шүү дээ. Тэгээ 9 жилийн туршлага дутна. Дээрээс нь сэтгэл дутна. Би тэр чинь мэдэхгүй юм чинь тий. Тэгэхээр яг мэдээд салбар дундаа бол ингээд гол ноу хаануудаа нууцлах юм байлгүй яг. Энэ бол муухай зүйл биш. Яач ч утсан. Банкуудын хувьд өөрөө хэллээ. Банкуд бол бүх төслийг нь бичүүлж авчаад те
зээлийг гаргахгүй боогоод тэгээд банкныхаа нэг нууц одоо юу гэдэг ч үгүй нэг хамаатай компанид амаа Эхнэр нь ч юм уу те. тийм энэ компани биш үү чи энэ бүтээгдэхүүнийг оруулаад ирж зах зээлийн судалгаанд бэлэмээ гэж өгчдөг тийм би тийм байдаг гэж бол сонссон. Тийм тэрэнд бол байдаг бах та гэж итгэдэг. Тэгэхээр энэ дээр төр яаж оролцох хэрэгтэй гэдэг юм бол би энэ дээр одоо Колумби их сургуулийн нэг профессор оюуны өмчин профессор хуулийн сургуулийн профессор Монгол дээр уран бүтээлчтэй уулзчихсан контент дээр. Тэгээд танад бол контент байна, хийх уран бүтээлчд байна. Өөрсдийнхөө бүтээлийг хамгаалах, тэрийгэ зарах дээр оюуны өмчийн хамгаалалт нь их сул байна гэд гарч иржсэн. Тэгэхээр хүн бизнес хийхэд бас төр нь хамгаалахгүй бол миний ажиллаж байгаа дэлгүүрийг цагдаа хамгаалахгүй бол хүн орж ирэл намайг одоо ингээд миний юмыг аваад гараад байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол төр ямар бодлого баримталж байгаа юм бол асуудал нь хаана байна гэж харж байна. Агентлаг ерөн судалгаа хийж үзсэн үү? Яг зүгээр инновац гэж юу юм бэ те? Одоо бидний яриад байгаа энтерпренеурд одоо инновац одоо юу гэж ядах юм бэ гэхээр одоо Монгол улсын нөгөө инновацийн тухай хуулийн дээр бол заагаад өгсөн байна. Инновац гэдэг нь бол шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явц юм ба гэж. За цогц үйл явц одоо шинэ мэдлэг нь гэхлээр одоо нөгөө шинжлэх ухааны технологийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон. Тэгээд эдийн засаг нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглаж болох үс гээд тэгээд тэр дотор нь бүр эрхийн хамгаалттай хийгдсэн оюуны бүтээл юм а гэж зааж өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд эргээд харахаар Монгол улсад одоо ганц одоо бас эрх зүйн одоо шинжилт талаас нь ч юм уу одоо ялангуяа манай мэдээлэл технологийн салбар дээр ялангуяа их ажиглагдж байгаа. Бидний одоо яриад байгаа тоон контент гэж яриад байгаа тийм. Одоо бид нар Монгол контентыг яаж хөгжүүлэх юм бэ гэхлээр яалтчгүй бид нар эргээд нөгөө оюуны өмчийн тухай хууль дээр хүрээдэрдэг байхгүй. Тэгэхээр одоо манай энд байгаа улсууд ч гэсэн бас одоо дуучид байна, жүжигчид байна. Тэд нар ямар нэгэн бүтээл гаргадаг тийм. Тэрийг аваачаад зах дээр тийм хулбарыг хийгээл зараа зогсож байгаа байхгүй. Хэрвээ энэ эдийн засаг болон эрх зүйн талаас нь одоо төр нь хараад энэний цогц одоо энэ алдаагаа засаад энэ шийдвэрийг ингээд гаргаад өгөх юм бол өнөөдөр Монгол улсад тэр дуучин ч вэ нү, энтерпренеур ч вэ нү хин ч хамаагүй оюуныхаа бүтээлийг хийгээд тэрийг зах зээлд гаргаад тэрнээс зах зээлээс өөрт нь орж ирэх мөнгө нь оюуных нь өмчийн хуулиар нь хамгаалагдаад өөрт нь очих хэрэгтэй байхгүй. Тэгтэл өнөөдөр үнэхээр энэгээ бид нар алдчихад байна л да. Тэгээд манай зүгээс агентлагийн зүгээс юун дээр анзаарч байгаа гэхээр бид нар ихэнх голцоо цахим ертөнцийн одоо тоон контент одоо юу юм бэ? Тэрийг тодорхойлё. Тэрийг бид нар эрх зүйн одоо орчныг яаж бүрдүүлэх үү гэдэг талаас нь их ажиллаж байгаа л да. Тэгэхээр урлагийнхан ч гэсэн одоо би бол урлагийн энтерпренеурүүд гэж боддоо шүү дээ. Толгооноос гарсан зүйлийг уран бүтээл болгоод кино, дуу болгоод тэрнээсээ нийгэм таашаал өгөөд тэр таашаалаа үнэлээд мөнгө болгож авч байгаа хүмүүс болохоор тэгэхээр болортуягаас бас асуумаар байна л да. Манад тийм хамтын ажиллагаа болон байгууллагынхаа битэнт энэ хамгаалтан дээр эрх зүйн хамгаалтан дээр ер нь ямар бодолтой явдаг вэ? Жишээлбэл танай бүтээгдэхүүнийг урамжаар дүүрэх гэж үзчихсэн. Яг одоо Монголын нөхцөлд бол тийм гарч байгаагүй. Хятадын зах зээл дээр бол бид нар маш их айдаг. Яагаад гэвэл одоо хятадын зах зээл дээр чинь маш их одоо хуурамч копиуд гардаг тий. Манай болохоор хятадын зах зээл дээр trademark copyright-а авсан хэдий ч одоо бусад газруудаар манай бүтээгдэхүүнийг копидод зарах боломж маш өндөртэй. Тийм болохоор бид нар нөө хятадын зах зээл гаргахдаа хятадын Шанхай хотод байралтай хуулийн байгууллагатай хамтарч ажиллах байхгүй. Энэ бол биднээсийн зүгээс зээлч өөрсдөө хамгаалах хэрэгтэй асуудал. Бид хэтийн зах руу гараад ороод бүтээгдэхүүнээ зарж итэл те хэтийн зах зээл дээр копи бүтээгдэхүүн зарагдаад эхлэх юм бол манай бизнес байхгүй болно гэсэн үг. Хэтийн зах зээл дээр нэр хүн дээрээч мөнгө орлогоорооч байхгүй болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол яалтчгүй ярих амар том асуудал. Тэгтээ гадаадын зах зээл дээр энийг бас протект хийхэд бас л хэцүү байдаг. Дэлхийд даяараа энийг одоо хамгаалахад одоо ер нь хэцүү гэсэн үг. Яагаад гэвэл хаасайгүй копи бүтээгдэхүүнүүд бий болцсон тий. Бид нар одоо ингээд өчнөө мөнгө төлөөл trademark copyright гэж байгаа тий. Одоо өөрсдийнхөө энэ бол манай CBA Farm Products-ийн өмчөө гэд авчиж байгаа юм тийм үү. Гэтэл одоо яг зах зээлээр бүтээгдэхүүн гарч ирээд амжилттай болоод ирэнгүүт манай компани бүтээгдэхүүнийг копидод явна гэсэн одоо явахгүй гэсэн одоо зүйл бол байхгүй. Тийм болохоор бид нар байнга бэлтгэлтэй байх хэрэгтэй байхгүй тэр болгон дээр. Тэгэхээр яг нөгөө хуулийн байгууллагаар өөрийнхөө одоо trademark гэдэг шүү дээ.
тийм тэгтээ батлуулаад өөрийнхөө санааг заавал чи копирайтер батлуулсан байх хэвээр. Дараа нь ямар нэгэн асуудал гарахад чи буцаад барих юмтай буцаад тэр компанида торгуул тавих одоо эрхтэй болж байна гэсэн үг. За тэгэхээр бид нэр бизнес ярьж байгаа, entrepreneurship ярьж байгаа мөнгөний талаар ярихгүй болохгүй байх гэж бодож байна. Санхүүжилтийн талаар. Тэгэхээр цолццгээс эхлэе гэж бодож байна л да. За брэндээ үүсгэлээ. Тэгэхээр гарааны мөнгө бол Монголд ингээ бизнесмэнүүдийн өгдөг яриаг ингээд уншиж байхад хамгийн их давтагддаг өгүүлбэр болохоор банкны зээлийн хүүгээр Монголд бизнес хийх боломжгүй. Жилийн одоо 20-д гарцсан. Тийм ийм үнэтэй мөнгө дэлхийд хаанч байхгүй гэд. За баг хүүтэй зээл одоо өмнө нь бондор орж ирсэн мөнгөний зээл юм уу? Баг хүүтэй зээл дээр бол монголчууд бол өнөөдөр бизнес эрхэлж байгаа, засгийн газрын тендер авж байгаа байгууллагууд бол баг хүүтэй зээл гэдэг шиг сонирхолтой юм бизнес эрхэлж байгаа хүнд бараг байхгүй баг. Тэг хямдхан мөнгө л гэж одоо энгийнээр би ойлгоод байгаа. Тэгэхээр яг бизнес эрхэлж байгаа хүний хувьд энэ хямрал, энэ санхүүгийн хямрал хэр хүнд тусч байна. Эсвэл боломж гэж харж байна уу? Эсвэл гаднаас шеэрхолдер одоо оруулж гаднаас мөнгө татах тийм арга схемүүдийг харж байна уу? За тэрийг бол яг үннийг хэлэхэд хүсэж байгаа. Одоо цаашаа алхам хийхэд бол тэр үнцэг бол ялцгүй хэрэгтэй. Нөгөө талаас бид нар бол дэлхийн зах зээл дээр брэнд гэж гаргаж ирэхэд бол тэр талын туршлага бол үнэхээр байхгүй. Ханаас нь ч хайгаад байхгүй болов гэж бодож байна. Тэгэхээр тэр талын юмыг хайж байгаа. Яг үннийг хэлэхэд өнөөдөр бид нар бор зүрхээр л явж штэ. Тэгээ өөртөө халаасан дэх мөнгийг өөрсөндөө байгаа зүйлээ одоо нэг банкнд авч тавил. Яг үннийг хэлэхэд тэр зарчмаар явж байна. Гэхдээ эцсийн бүлэгт би нэг юм талархаж байгаа. Энэ дунд Монгол хүмүүсийн сэтгэл байгаа учраас манад ажиллаж байгаа хүмүүс бидэнтэй хамт нэг зорилго тавьчихсан, нэг зүг рүү хараад одоо энийг үнэхээр амжилтанд хүргэнэ гэсэн тэр чин сэтгэл байгаа учраас бид нар өнөөдөр энэ сэтгэлээр л одоо бүхнийг бүтээж байна. Үнийг хэлэхэд манай хамт одоо өнжөөд нэг хоноод ажиллаж байна. Энэ болгонд сэтгэлээс нь гарч байна. Бид нар одоо илүү цагийн мөнгөч гэдэг юм уу, шагнал урамшуул гэдэг зүйл дээр бол үнэхээр ямар ч боломж байхгүй. Энийг бол харчихсан, мэдсэн. Энэ сэтгэл зүрхээр л үнийг хэлэхэд явж байна. Тэгэхээр одоо энэний цаана юу гэж хэлэх гээд байна гэхээр ерөөсөө хүн болгон ямар нэгэн юмыг одоо бэрхшээл зовлон төр засгаас ингэхгүй байна. Эсвэл одоо гадуур утаатай унаартай ийм байна. Хямраад байна гэхээс илүү өөрт оногцсон энэ зүйлийг яаж амжилттай хэрэгжүүлэх үү гэдэг дээр гаргалгааг хайж хүмүүсээ хамгийн гол нь хамт одоо түрүүн ярьсан сэдв дээр би дахиад ярмаар байл та санаагаа алдчихгүй. Одоо тийм юм тэгчихгүй. Энэ айдас байж болохгүй болов гэж би бол дотроо боддیں۔ Яагаад гэвэл яг түрүүний хэлсэнчлэн миний гаргаж байгаа сэтгэлийг бидний гаргаж байгаа шиг энэ одоо харсан шиг тэр зүйлийг харж чадахгүй байх болов уу? Одоо түрүүний хэлсэн 9 жилийн туршлага гэж яг түүнтэй адилхан туршлага гэдэг зүйл байна. Өөрөө цаана сэтгэл гэж зүйл байна. Тэгээд хаана очих байгаа харсан тэр итгэл үнэмшлийг баг хамт олонтойгоо бүгдээрэнд нь илэн далангүй ярьж хамтдаа тэрийг харж ярьцсанаар энэ оргилд хүрч одоо өссөн зүйлдээ хүрч чадах юм болов. Тэрнээс өнөөдөр мөнгө яриад асуудал ярих юм бол ямар ч шийдэл байхгүй болов гэж бодоод байгаа штэ. Тэгээ бор зүрхээрээ л явж байна. Бор зүрх, сэтгэл зүрх хоёрыг нөө хэмжиж болдоггүй болохоор би бол бас нэлээд үзэж байгаа залуучуудаа бас жоохон практикал ямар боломжууд байна гэдэг дээр та нарыг бас зөвлөгөөх болов гэж бодож байна л да. Тэгэхээр энх болроос эргээд за манад гарааны бизнес эхлэе гэж бодъё. Мэдээж хэрэг Монголынхаа хуулийн өгдлөөр бол ХКК байгуулаад компани дүрм хэдэн үнэтэй байх юм, ямар хувьцаатай байх юм, нээлттэй мүү хаалттай мүү гэд явах бах. Гэхдээ санхүүжилтийн ямар хувилбарууд байж болж байна? Банкнаас зээл авахыг бол бүгд Монголын банкуд бол санаа барьцаалдаггүй. Байр барьцаалдаг. Тэ? Машин одоо бараг сүүлийн үед барьцаалж байгаа мó үгүй мó. Банк усуд бол машин барьцаалахгүй байна гэдэг мэдээлэл байсан. Одоо эдийн засаг хүндрэхээр бүр биеиндээ итгэхгүй болж эхэлж штэ. Тэгэхээр санхүүжилтийн тийм мөнгө усгах ямар аргачлалууд байна? Энтерпренерууд боломжууд байна. Боломжууд нь гэх юм бол хид хідэн арга байна л да. Яг миний хувьд болохоор яг ажиллаж байгаа салбарын хувьд болохоор impact investor буюу одоо нөлөөллийн хөрөнгө оруулагч нар гээд олон улсад нэлээд олон одоо сая бол гэхэд чинь бараг 5 тэрбум долларын сангуудыг бий болгоо явж байгаа. Сая харсан багтээ нөгөө Bill Gates-ийн босгосон 1 тэрбум долларын сан гэх мэтчлээ. Олон улсаас яг манай залуучууд өөрсдөө нийлээд яг түрүүний хиний хэлсэн намд оржийн хэлсэнтэй адилхан одоо хамтдаа нэг юм хийх гэж бүтээх гээд оролдоод явах юм бол хөрөнгө оруулалтын боломжууд зөвхөн Монголд төдийгүй олон улсад байгаа. Тэр нь
нөлөөллийн одоо хөрөнгө оруулалт гэхээр нөгөө зөвхөн одоо ногоо өгжил ч юм уу зөвхөн одоо нэг томоохон асуудлууд биш. Түрүүн урлаг хэлсэн тий. Би одоо бас сүүлийн үед урлагийн салбарынхаа нэлээх ажиллаад яваад байгаа байхгүй. Тэгээд урлагийн салбар түүхээ бид нар таниулах ч юм уу тий. Эсвэл одоо хамтын одоо бас нөгөө хиний Катя залуугийн зал цэцгийн хэлсэнтэй адилхан. Одоо яг энэ соёлоо таниулах гэх мэтчлэн тийм зүйлүүдэд бол олон улсаас хөрөнгө оруулалт бол босох боломжтой. Тэр нь нэг $20,000 байна, $10,000 байна, $5,000 байна. Тэ дөнгөж анхны гарааны бизнесүүд. Тэгээд дээрэс нь олон улсын одоо хараад байхад ч нэг гарааны бизнесүүд дэмжиж байгаа Хятад, Орос. Сая бид нар түрүү жил сая 6 сард бид нар Оросын Сколково руу очиж байгаа байхгүй. Silicon Valley одоо Оросын Silicon Valley. Тэнд тэгэхэд чинь бараг $500,000 хүртэлх хөрөнгө гарааны бизнесийн хөрөнгө оруулалтыг олон улсаас нь авч байгаа хгүй. Хамгийн гол нь үнэхээр мундаг санаатай, сайн багтай тэгээд явхан бодлол хөрөнгө оруулалтыг бол босгож олж байгаа. А яг жижиг хэмжээнд дээр ч юм уус яг одоо нэг жижигхэн нэг 20 сая төгрөг ч юм уус те 10 хэдэн сая төгрөгт нэг босгочоор технологиор суурилсан компаниг яхад бол битгүй тэгэл нэг 1000 найзтай байл нэг 1000 төгрөгөөр гойд юм уусэл дээсэл хамаатан краудфандинг ч юм уу хамаатнууд тэгээд нэлээ сайн менторуудтай л байх хэрэгтэй л гэж бодож байна шүү дээ. Өмнө хийцэн байсан, хийгээд үтцсэн тэр туршлагаасаа хуваалцах хүмүүсээс очиж зөвлөгөө авах айгүй чухал. Хамгийн ихний ээлжинд хамгийн хямдаргаар лин гэж ярьдээ штэ. Хамгийн хямдхан аргаар яаж би энэ юмыг бүтээж чадах вэ гэдэг. Гадны яг энэ сэдвэр ингээд уншихаар айгүй болон Монголд байдаг үнэр томьёонууд байдаг. Angel гэж тэнгэрийн илч хөрөнгө оруулагч гэдэг тийм. Тэснэ VC хөрөнгө оруулагч гэдэг venture capital хөрөнгө оруулагч энэ төр гэдэг. Одоо санхүүгийн биш хүмүүст бол нэлээд тийм ойлгомжгүй нэр томьёонууд. Тэгэхээр намд орж мөнгө санхүү босгох дээр энтерпренеуруудад жижиг байна уу, том байна уу, ямар боломжууд байна бас их болрын хилээгүй санаануудыг үл нэмэрлээч. Санхүүжилтийг бас боломж гэж харж болно шүү дээ. Одоо шинэ бизнес эхлүүлээд бүтээгдэхүүн гаргах гэж байгаа бол эхний 100 бүтээгдэхүүн, 1000 бүтээгдэхүүнээ барьцаалаад ч юм уу хийгээд санхүүжилтээ босгоод яаж ч болно. Гэхдээ хамгийн чухал юмнуудын нэг нь болохоор санхүүжилтээ яаж зарцуулах вэ те? Заримдаа надаас ганц хоёр хүн зөвлөгөө авахад шууд л аппликейшн хийчихье, шууд л вебсайт хийчихье. Аппликейшн хийх юм бол Android дээр, Apple дээр гаргана. Тэр чинь тэгээд 3, 4, 5, 10, 15 сая болоод функцээс шалтгаалаа тийм төлбөртэй болчихно. Вебсайт хийх юм бол бас их айгүй их мөнгө болчихно. Тэгээд вебсайт хийж байгаагүй туршлахгүй хүн байх юм бол нэлээд одоо хэцүү байд. Яаж мөнгө олох уу? Яг зарцуулах нь олжвол зарцуулах нь бол тий мөнгө одоо Монголын арилжааны банкуд болон банкуд санхүүгийн байгууллагуудаас гадна Монголд одоо жишээлбэл импакт сан байна уу? Одоо засгийн газрын сан байна уу? Тэрэн дээр сонирхоод байна. Миний нөгөө хэлэх гээд байгаа юм болохоор чи хэрвээ санхүүжилт авах юм бол чи ганцхан шийдвэр гаргаж биш болцдог тий. Тэр бол гарааны бизнес дээр яг өөрөө ингээд толгойн дотор нэг ID байгаа. Тэрийг хийхин тулд хаяа боломжуулдаг, хаяа сул тал болдог. Танай компани жишээлбэл авсан нөгөө санхүүжилтэн дээр ямар нөхцөлтөө энэ санхүүжилт орж ирсэн бэ? Шууд май гэж санхүүжилт компани руу өгөхгүй бах те. Тэгэхээр тэрэн дээр what rewards одоо жишээлбэл нэг тэмцээнд ялсан юм уу сайн мэдээгүй. Би бол зөвхөн гарчгийг харсан. Тэгэхээр энэ мөнгө нь одоо ямар нөхцөлтөө орж ирж байгаа мөнгө? Яг гэрээний сайн нөхцлүүдийг маш сайн мэдэхгүй. Гэхдээ одоо маш сайн судалгаа хийгээд due diligence гэдэг тэрийг хийгээд үнэхээр олон улсын талбар дээр гарах потенциалтай байна гэж хараад олон сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэгэхээр эдрээгийн хувьд өгөх зөвлөгөө нь хаанаас мөнгө өсөх вэ? За бизнесийн гоё санаа байна. Зүгээр нэг санаа биш бүр нөгөө усанд орохдоо өдөр болгон боддог санаа байна. Мөнгөө хаанаас босгох вэ? Ах эгч дээрээ очих уу? Банкн дээр очих уу? За нэг юм байгаа. Яг судлаад үзэхээр за одоо жишээ нь барууны ингээ технологийн компани гэж их ярьдаг те. Барууны мундаг технологийн яг хөл дээрээ боссон компаниудын бараг 80% нь яг мундаг ашигтай ажиллаж чадж байгаа компаниудын 80% нь ерөөс хөрөнгө оруулалт аваагүй гэдэг. Одоо жишээ нь бидний ингээл чихийг дэлтийлэгдэг Facebook, Twitter гэл том компаниуд байна шүү дээ те. Мундаг хөрөнгө босгосон. Эдгээр яг хөө ингээд хэвлэл мэдээлэл төр ерөөсө бизнес гэдэг чинь мөнгө босгож ижил явт юм байна гэдэг тийм юм буруу ойлголтыг айгүйх эндүрлүүдийг төрүүлдэг. Манай Монголын ч гэсэн одоо ингээд тэргүүлэх том компаниудыг харахад бол эдийн засаг энэ байтугай 20 жилийн өмнө бүр
энээс бүр хэдэн 10 дахин муу байсан шүү дээ. Тийм байхад л ингээл хөрсөн дээрээс одоо энэ та нар харж байгаа нэмсэс шиг том компани босоод ирсэн л байгаа үстэй тий. Тэр шиг заавал хөрөнгө оруулалтыг ингээл санхүүгийн зах зээлээс босгоод хөрөнгө оруулалт хайгаад тэгээд ах шаардлагагүй юм болов. Яг ингээд нөгөө үнэхээр хүсвэл амьд хүн аргатай гэдэг шиг аргалж байгаа л бизнесийг босгож ирэх боломж бол байдаг л баг. Тэгээд маш олон бас барууны юм бизнес менторууд хэлдэг л дээ. Чиний хамгийн том хөрөнгө оруулагч бол чиний худалдаа авагч. Тэгэл тэр чи яаж хийж байгаад 100 юм хиймээр байгаа бол эхлээд 3 дээл ойчих. Тэрийгэ зарчих. Тэрний чинь мөнгө чинь дараа нь 10 дээл авах. Тэр үйлдвэрийг байгуулах, жижиг ойдлын машин авах хөрөнгө оруулалт чинь болчихно. Ийм л жижигхэн циклийг хурдхан шиг ажилуулах тахал гэдэг. Тэгэхээр намд орж хэлдгээр мөнгө нөхцөлтөө орж ирдэг болохоор ер нь бол эхлээд хөрөнгө оруулагч ороод ирвэл анхны санаа өөрчлөгдөн, эзэмшил шийдвэр гаргалт удаашрна гэж чи бол боддог уу? Өөрийнхөө чиний одоо бизнесийн зарчим тийм үү? Хөрөнгө оруулагчийг яг цэвэр мөнгнөөс нь олж шууд багтаа ингээд компанид оруулах бол бас их эрсдэлтэй баг. Ялангуяа ингээд тийм корпорат систем тогтоод менежмент нь ингээд баг автоматчсан шахуу тийм болчоогүй л бол дөнгөж төрж байгаа санаа нь дөнгөж эхэлж байгаа компанийн хувьд бол зорилго ямар ч том байсан гэсэн аль болох хөрөнгө оруулагч хүн өөрсдөө тэр бизнесийг удирдалцаад явах чадвартай хүн мөнгөтэйгөө орж ирэх нь хамгийн ашигтай. Үгүй болвол яг эсрэгээр. Тэгэхээр төрийн за бас төрийн ямар санхүүжилтийн хөлбөрүүд байж болох вэ гэдэг дээр эсвэл бас төрөөс инновацийн сан мөнгөжүүлэгч хийж магадгүй тийм шинэ мэдээлэл байна уу? Гадны бол бас төрийн сангууд ажилдаг тий баг нөхцөлтөө зээл өгдөг, дотоодын бүтээгдэхүүнээ дэмжих гэдэг. Манайд бол 888 төсөл бонд гэдэг бид нар бол бас дотоодын үйлдвэрлэлээ дэмжих тийм аргачлалуудыг бол бас манай засгийн газар хийгээгүй биш хийсэн. Тэгэхээр за одоо зарим нь шалгагдаад явж байгаа баг. Тэгэхээр инновацийн сан манай залуу энтерпренеурүүдэд гарааны бизнесийн санаа байхад төрөөс банкудтай өрсөлдөж санхүүжүүлэх тийм боломж байгаа. Төлөвлөгөөнд байгаа. Ерөнхий сайдын сая санаачлаад бий болгосон одоо нэг эдийн засгийн сэргийн хөтөлбөр гэж байгаа. Тэрэн дотор юу орсон гэхлээр гадаадын зах зээлд экспортлох боломжтой. Тэгээд програм хангамж, техникийн хангамжийг үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн хэдэн санал орсон байгаа. Тэрэн дээр нэг юм болохоор гарааны одоо бизнесийн экосистемийг хөгжүүлэх гэсэн заалт байгаа л да. Энээс гадна юу яригдж байгаа гэхлээр ерөнхийдөө бол манай газар дээр бас байдаг олон нийтийн үүргийн сан гэж байдаг. Тэрнийх нь мөнгөн сан яаж төлөвлөдөг гэхээр одоо энэ хэдэн оператор компаниуд ашгаасаа хуваарь нь орж иж тэр нь ягаад эргээд тэрийг бид нэр үүргийн сангаас яаж хуваарлдаг гэхээр одоо энэ сумдууд руу шилэн кабель татах тийм сум болгоодыг одоо интернеттэй болгох, интернетийн үнийг багасгах гэх мэтчлэн зардлуудад явж байгаа. Гэхдээ бол энэ зардлууд бол мэдээж давтагдаад дахин давтагдаад яваад байхгүй л тийм. Тэгэхээр дараа жилийнхаа юм дээр бид нар үүргийн сангийнхаа одоо зориултыг одоо хааш нь гарах уу? Тэрний хэдэн хувь нь одоо бид нар энэ стартап компани болон одоо залуу энтерпренеурууд одоо яаж зарцуулж нөгөөдөл бид нар яаж дэмжиж гарах вэ гэдэг бодоод байна л да. Нөгөө талаар бас нэг харахаар зөвхөн олон нийтийн үүргийн сан бүрдэж байгаа сан маань өөрөө төрөөс явуулах хэмжээний одоо бодлогын хэмжээний тэр одоо юуг одоо хөгжүүлэхтэй одоо мэдээлэл технологийнхаа салбарыг хөгжүүлэх энэ дээр стартапын одоо сайжруулах, бусад одоо вакуумжуулсан сургуультанд компаниудаа оруулах тийм хэмжээнд бол мэдээж хүрэхгүй тийм ээ. Тэгэхээр бол ерөнхийдөө манай агентлагаас одоо газраас юу барьж байгаа гэхэлэр энийг бид нар тэгээд одоо яриад байгаа шүү дээ. Төр ерөөсөө мэдээлэл технологийн салбарт анхаарахгүй байна. Ингээ хайчаад байна гэж. Тэгэхээр бид нар энэ төрийнхөө энэ бодлыг нааш нь эргүүлж одоо энэ хувийн хвшлийнхнээгаа тийм яаж бид нар мэдээлэл технологийн салбарт хөгжүүлэх вэ? Их хурл дээр бол бас бүлэг лобби бүлэг үүссэн байсан жин хоёр гишүүн. Энэ хоёр даргын одоо хэлсэн юм та нар сонссон баг тийм. Одоо стартап компаниудынхаа татврын одоо хэдэн хугацаатаагаар тэглэе. Тэгээд 15 жилийн дараа тэрийн тэдэн хувь болоо яваач гэдэг юм. Нөөтөс чөлөөлё гэдэг. Иймэрхүү юмнуудыг бол нэлээд
бид нар бол бодлогын хэмжээнд их ярьж байгаа л да. Их бол нэмэх санал өгсөн. Нэг ухаалаг засаг төслийн хүрээнд болохоор бид нар бас нөгөө нэг засгийн газрын хэрэглэгдэх газартаа хэрэгжүүлж байгаа. Тэр 20 сая долларын төслийнхаа хүрээнд нэг 500 мянган доллар хавцаад болохоор яг цэвэр инновацийг дэмжих хөтөлбөр гэж явж байгаа. Тэгээд ерөнхийдөө яг тэр хөтөлбөрийг өмнө засгийн газрын зүгээс юусоо хийж байгаагүй арай өөр аргачлалаар хийж үзэж байгаа. Яг бол хид хідэн одоо сургалтууд нь орсон, програмууд нь орсон. Тэгээ хамгийн гол юм гэх юм бол шүүлт нь болохоор яг одоо манай стартап Монголыг хийж байгаа нэг стартап weekend гэдэг яг тэр нэг юм чинь ерөөсө тэр өөрөө програм нь өөрөө ямар ч нөгөө нэг ашиг сонирхлын зөрчил гаргах тийм боломжгүй тийм юу модель болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр моделээр нь ерөөхдөө цаашдаа энэ яг энэ гараа одоо инновацийг дэмжиж байгаа орж ирж байгаа төслүүдийн тэгж сонгон шалгаруулж явах байхаа. Ойрын хугацаанд ерөөсө 1 сарын 2 сарын дараа би нөгөө гिचж байгаа. Тэгээ бэлэн болчих юм байна тий. За бидэнд нэвтрүүлгийг дуусгаад маш богино хугацаа үлдсэн байгаа болохоор Монгол улс яавал стартап үндэстэн болох вэ гэдэг асуултан дээр товчхон та нарын бодлыг сонсох идэх үү? Зөвхөн боловсролын асуудал юм уу? Эсвэл эдийн засаг сэргэх хэрэгтэй мүү? Бид нэр одоо бодож байгаа тэр одоо thinking гэж ярьдаг тий. Өөрсдийнхөө харж байгаа өнцгөө бид нэр өөрчлөх ёстой мүү? Стартап бид нар одоо төмөр замын цариг дээр маргаал, нүүрсний том ордууд дээр маргаал суудаг биш залуучууд нь бүгдээрээ стартап хийгээд тэргээрээ доллар оруулж ирдэг энэ систем стон шиг одоо малай зүйлийн үед харж байгаа ийм болохын тулд юуг өөрчилжүүл болно гэж боддог вэ? Маш товчхон та нарын хариултыг сонсох идэх үү? Энэ англи хэл үү? Боловсрол уу? Төрийн зөв бодлого уу гэдэг дээр бас та нар ямар байр суурьтай байд юм бол намд орчоос эхлэе гэж бодлоо. Амархан хариулт нь болохоор бүгдээрээ шүү дээ. Англи хэл тэгээд мөнгө бол гадаад бол байгаа. Монголд одоохондоо байхгүй гэж болно. Гадаад бол байгаа. Гадаадаас оруулж ирэх арга чарга зөндөө байгаа. Маш олон фонд, fellowship одоо зүгээр компаниудаас очиод networking сайн хийсэн бүгднийг ашиглаад мөнгө босгох бол дүүрэн боломж байгаа. Биднэрт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай ч юм уу хийх хүсэлтэй хүмүүс зөндөө байгаа. Тэгээд тэнцэнээс авахын тулд мэдээж хүн өөрөө маш сайн одоо бэлтгэгдсэн те. Хүнд одоо нэг хүнд нэг байгууллагт итгэл мөнгө өгж байгаа. Тэгээд тэгэхэд бол маш анх шатны юмнууд тох юм бол мэдээж маш сайн англи хэлтэй. Одоо би айгүй их англиар яриад англи үг хэрэглэж шүүмжилж магадгүй. Гэхдээ одоо эднийг мэдэх хэрэгтэй юмнууд хэрвээ бид нэр экспорт хийгээд дэлхийг хараад ах юм бол англи хэл бол номер 1 requirement. Шаардлага юм те. За энх болор тэг стартап үндэстэн болоход гэх юм бол би арай нэг өөр өнцгөөс нь хараал байгаа юм л да. Манайхан яг инновац гэж яриад байдаг. Стартап гарааны бизнесийн орчныг бүрдүүлнэ гэл. Тэгэл ер нь бол айгүй жижиг юмнаас л эхэлдэг шүү дээ. Ер нь бол инновацч тэр стартапын одоо энэ орчныг бүрдүүлэгчсэн. Яг анхны над лобби групп чин entrepreneurship-ийн summit одоо над судалгаа эднэр чин бүгдээрээ л цөөхөн хідэн залуучууд компьютер ингээд сууж агаад ч юм уу эсвэл гаргасан оруулж ирсэн санаанууд эсвэл одоо манай стартап байгууллага дунтараас ингээд орж ирж байгаа юм санаа хідэн залуучуудын л ихлүүлсэн зүйл. Яг 5 жилийн өмнө болохоор жоохноор л хийж явсараа одоо өдий хүрсэн байгаа. Тэгээ одоо ингээд хүмүүс ингээд сонсож ирээд ингээд энэ дээр хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юм. Яг тэрнтэй адилхан маш жижиг зүйлээс эхлээд инновац гэдэг зүйл үнэхээр одоо жишээлбэл утааныхаа асуудлаа шийдэх гэж байгаа юм. Жижигнээс нь эхэлжлээ. Маш олон жижиг компаниуд яг зэрэг ингээд маш хурдан хугацаанд туршиж үзээ, туршилтаа хийж үзээ. За болохгүй байлаа. За дараачихаа санаараа орлоо. Гэх мэтчлэн тийм байдлаар л ерөөсө хандаж эхэлмээр байна. Том хөрөнгө оруулалт, том мөнгө ярихаасаа илүүтэйгээр жижиг юм руугаа илүү их анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй юм шиг. Жижигээр хийж үзүүлэх хэрэгтэй. Хийж үзүүлэх хэрэгтэй, туршиж үзэх хэрэгтэй. Маш хурдан хугацаанд тэрийг хийж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Эдрийн хувьд чи бол өөрөө маркетингийн компани тэгээд одоо бас олон улсын хэлний сургалтын төв. Тэгэхээр чи асуудлыг хаанаас харж байна те? Чиний хийж байгаа таны бизнесийг Colpro гэдэг харилцаа холбооны компани тийм байгууллагын харилцаа холбооны асуудлыг шийддэг компани байгаа. Тэ яг entrepreneurship гэдэг юм хөгжөөд стартап гэдэг энэ олон нийгмийн баялаг бүтээгчид өөдөө гарч ирээд үндэснээ одоо доллар оруулж ирнэ гэдэг байгаа шүү дээ тийм. Энийг хийхин тулд хитгэн л бизнесийн л үндсэн концепц байгаад байна л да. Нэгдүгüрт нь дөрөв их болор хэлжсэн. Чи юм хийж зарах гэдэг бол яг нөгөө хүн чи яг юу хүсэж байгаа. Яг тэр хүний асуудал нь юу юм гэдгийг маш сайн мэдэх ёстой гэж байгаа тийм. Тэгэхээр бид нар доллар оруулж ирнэ гэдэг чинь гадаад руу нэг юм зарах гээд байна да. Үйлчлэгээ юм бүтээгдэхүүн. Тэгэхээр тэр гадныхны сэтгэлгээг нэвт мэдмээр байна.
Тэгээ манайхан бот гутлаа яг өөрсдийнхөө өмсдгөөр л этгэр хошуутай хийдэг. А нөгөөдөл нь болохоор юм бондгорын өмсөд идэг ч юм уу те. Эсвэл зүгээр гэртээ тавч шиг өмсөх гээд идэг. Тэгэхээр гадныхныг нэвт мэдээд тэд нар яг юу хүсэж байгааг аюул сайн мэдмэр. А тэхийн тулд яг харахгүй нөгөө англи хэлээцээ. Хэлий чинь эзэмших хэрэгтэй болчиход байгаа. За баярлалаа. Болор тий. Миний хувьд бол entrepreneurship гэдэг чинь бизнес үү те. Бизнесүүд амжилттай Монголд хэрэгжиж амжилттай гаднаас доллар оруулах эрхийн тулд Монголд бизнесийн хууль зүйн орчин маш сайн өгсөн байх хэрэгтэй. Дөнгөж шинээр эхэлж байгаа бизнес стартап компаниудаа одоо татварын хууль зүйн орчийг сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээ дээрэс нь бид нар гаргашаар ийм гарах гэж байгаа бол бид нар ийм экспортлоо гэж эдрийг илдэг шиг тий. Логистик салбар гэж байгаа шүү тий. Зам тээвэрлэлтэй аюусаа хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй юм гаргыг элдэн бид нар наанд илдээд идэг. Наан нь нөгөө нэг тээвэрлэл бүх асуудал нь шийдэгдэг тохиолдолд энэ бол явахгүй ажил. Тэгэхээр яг энэ хоёр асуудал шийдэгдэж бизнес бол гаднаас мөнгө оруулж ирнэ. Хууль эрх зүйн Хууль эрх логистик. зүйн логистик хоёр. За золццгийн хувьд Би бол ирээдүг маш холыг хардаг байгаасаа гэж бодож байна. Маш удаан оршин тогтнох боломжтой тэр бизнесийн салбар гэдэг юм уу тэр нэг өнцгийг барьж байгаасаа. Энд ерөөсөө юу хэрэгтэй вэ гэхээр ингэж ажиллахын тулд юу хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө чин сэтгэл, нэгдэл, хөдөлмөр гэдэг зүйл одоо ерөөсөө энэ гурван зүйл тулгын гурав шиг чулуу шиг оршиж байхад бол энэ бизнес бол цааш өргөжих юм болов. Удаан оршин тогтнох юм болов. Бид нэр үр хөвгтдээ үлдэх, үр хоочтой юг үлдэх юм. Одоо дэлхийн олон мундаг брэндүүд чинь маш олон жилийн түүхтэй тэр түүхийнхээ явцад өөрсдийнхөө одоо энэ бүтээгдэхүүнийг маш сайн сайжруулад ирсэн учраас өнөөдрийг болтол оршин тогтноод тэрийг залхамжилж яваа хүмүүс нь одоо амар амгалан амьдарч дараагийн олон зүйлүүд дээр ач холбогдол өгч ажиллаж одоо улам өргөжж байгаа юм болов. Тэгэхээр монголчууд бид маш холыг харж нэг нэгэндээ итгэдэг байх хэрэгтэй. Тэгээ ерөөсө цогцолтгүй хөдөлмөрлөлтөл байх хэрэгтэй. Хүн болгон доор бүрнээ чаддаг зүйлээ хийдэг байхад л бид нэр тэр зүйлд хүрэх юм. Тэгээд дээрс нь хамгийн холыг л харах хэрэгтэй. Хамгийн ирээдүйтэй хамгийн холыг харах хэрэгтэй болов гэж боддог. За баярлалаа. Тэгэхээр Эрдэнэлэг дараагийн үед бидэнд бас 1 минут хүрэх хугацаа болсон уучлаарай. Ерөнхийдөө яхтай ямар нэгэн стартап бизнесийг өнөөдөр ялангуяа 21-р зуунд хийхин тулд тэр залуучууд байна уу, тэр компани бий болгосон улсууд нь одоо бүрэлдэхүүн улсууд нь тодорхой хэмжээгээр англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээ гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх гэж бол тэр англи хэлээ ашиглаад тэр наривчсан үнэлгээ байна уу, техник эдийн засгийн үнэлгээ байна уу, тэр юм бүгдийг гаргах чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр англи хэл болон бус юмнууд нь нийлж ээж дээрээс нь эрх зүйн орчин байж ээж энэ үйлдвэрч явах гэж бодлоо. За баярлалаа. Өнөөдөр тэгэхээр бид бүхэн бас студидтэй 6 зочноо урьж авчирч Mompreneur гэж нэрлсэн хэлцүүлгээ хийлээ. Стартап болон өөрөө бизнес эхлэх гэж байгаа залуучуудаа бас бага хэмжээний ч гэсэн мэдлэг, туршлага болсон бахаа гэж найдаж байна. Нүүд шийдэл нэвтрүүлэг ирэх даваа хэрэгчин сэдвэр үзэгч та бүхэнтэй уулзсан цугаас үзэгч та бүхэнд баярлалаа.